Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсэх юм бол Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд хэрэлээр бичиж хайгаарай. Яг одоо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрч байна. Радиогийн 1-р студиэс алаг нүдэн очроо. Заяа. Найруулагч Мисүгийн хамтдаа энэ өглөөг тантай хамт өгөхөд бэлэн болсон байна. Харин та бэлэн болсон уу? Бэлэн болсон бол 9986 1045 9986 1045 дугаар руу шууд холбогдоод ороод ирээрэй. Зөвхөн та бидэнтэй хамт байгаарай холбогдож тий. Хаш миний чоолк таалагдж байна уу? Би чоолк тавьсан байгаа зү. Чоолк юм уу? Тэг би дээшээ босгоцсон юмс ингээ чоолк штэ юу яриад байгаа юм бэ? Эхтэй хүн бас юм нэг чоолк өнжүүлнэ штэ. Тийм үстэй. Наа чоолк чи арай богиндцсан юм шүү тэгвэл. Он чин тэгээ урагчнаа. Ургах юм уу? Ургана. За. Ер нь үсээ ургуулад байгаа юм уу? Ер нь жоохон ургуулж байна. За. Сахалтай тэгээ үсээ бүр ургуулад унжуулад тэгээ боон. Очроо өнөөдөр яг тийм нэг миний үеийн хүүхчиг харагдаад ах юм. Юу? 19 20 юм харагдаад ах юм. Угсаал би залуу харагддаг л да наснасаа. Юудэнтэй цамсаа цөмсөн. Ер нь ерийн бус харагдаад ах юм. Ер нь угаасаа тэгж л харагддаг. За тэр яг сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Өнөөдөр бол одоо 7 хоногийн хамгийн сүүлийн өдөр шүү дээ, тийм ээ? Тэгэхээр амар ирж хүчтэй байгаа тийм ээ. Чамаа харсан ч 6 сарын биш үү те? 6 дугаар сарын хамгийн сүүлийн баасан гараг. Тийм бэ те. 6 сар шувтарлаа. Одоо шууд өнөөдөр хамтдаа байгаа шууд 7 сар гаргаад уулзах нь шүү те. Тэгнь сарын дараа уулзах нь шүү. Гэхдээ үгүй. Баасан гараг нь л тэгж явж байгаа шүү дээ. Тэрнээс биш. Эх 7 хоногийн даваа гарагт чинь 6 сар хിവэрэл биш шүү дээ. Вау, тийм бэ, тийм ээ. Ямар гоё юм бэ. За. Гадаа бодвол мэдээж бүрхүүг агаад ч гэсэндээ тийм ч хүйтэн бас биш байна. Тий. Хастаа сайхан дулаахан биш үү? Би өнөөдөр нөгөө тэрэлж рүү нэг зугаалга хөтлөхөө явах гэж байгаа байхгүй. За. Тэгэл ингээл амар зузаан хөдий өмсөөл дотоороо бүр ингээд ноосон дотор өмдөө давхарлаа өмссөн байхгүй. Пөөсл юм явж байна. Тэгсэн чинь гадаа нар гарчдгийг яана. Нар гараад идэг. Физик саунд байгаа юм шиг ер нь болох нь тий. Яана. Солих хөв цаагүй мó? Аваагүй штэ. Тайлал хайчих штэ. За бас тиймээ тийм тайлж штэ. Ер нь бол хүүтерхэд бас учиртай байхгүй юу? Хувцас давхарлаж өмсөд ч гэдэг юм уу даарахаас урдчлэн сэргийлчих болох гэдэг штэ. Халуунд ч айгүй хэцүү штэ. Ямар арьсаа хууч хайлтаа нь штэ. Гэтэ ер нь юу гэдэм бэлээ? Хувцас нэмэглэх тусам халууцсан л гэдэглийн бэсийн бэлээ л дээ эрт дээр үеэсээ. Тэгэл нөгөө Монгол дээлтэйгээ том гуталтайгаа ингээд явж байхад нөх амар халууцаж малууцаад бэдэггүй байсан гэдэм байлээ. Гэтээ одоо бол 100 болох тусам халуун болох тусам бид нар нэмэглэх гээд байдаг штэ. Одоохондоо гэтээ 100 болсон ч гэсэн нэмглээгүй л л да. 7 сард харин 7 сар 8 сард харьцангуй дулаахан болох учраас нэмгэлж таарах юм шиг гэлээ. Зөв. За тэгэхээр өнөө өглөө манай заяа манай сонсогчд нь бас хэрхэн яаж босов те өнөөдрийн одоо юу гэсэн үг өнөө өглөө манай заяа сонс яг зөв би нэг юм өнөөдөр болохоор нэг юм талархах сэтгэлийн талаар юм хандлага суралцсан багхгүй тэндээс эрч хүч нь бүр булиглаад халиглаад цалиглаад бүр болохоо хайж ах шиг биш үү. Ер нь яг гомдолдог хүн энэ дэлхий дээр чи хоёр төрлийн хүн байдаг юм биш үү. Нэг нь ингээд амар гомдолдог хүн, нөгөө талд нь амар талархдаг хүн. Гомдолдог хүн өглөөг яаж эхлүүлдэг вэ гэхээр те за өнөөдрийг яаж барна да те өнөөдөр одоо тэр асуудал энэ асуудал тэр өвчин золоо одоо юу бүгднийг яандаа гэж ер нь бол бодос сэрдэг гинэ. За талархдаг хүн бол тийм ээ үгүй дандаа эрэг талаас нь тийм миний амьдралд ийм асуудал байсан ч гэсэн өнөөдөр үнэхээр гоё аз жаргалыг би эдлэх болно гэдэг. Ялгаа нь болохоор юу хэлээд байгаа вэ гэхээр гомдолдог хүн бол аз жаргалыг мэдэрснийхаа дараа талархдаг. Харин талархдаг хүн бол аз жаргалгүй байсан ш талархлаар өөрөө аз жаргалыг бүтээдэг гэдэг айгүй гоё юм олж авлаа. Хаяа. За тэгвэл одоо хідүүлээ бас бэлэг болон дараагийн болон дээр өрнөх учраас тийм шүү дээ.
яг одоо меншин давалгаандаа бас нэгдэж өөрөө өөртөө хаз жаргалыг хөрөмтлүүлье. Очрогийн хэлсэнчлэн. Одоо бид нар чинь нөгөө даваа гарагаас баасан гараг хүртэл меншин давалгаа, зүрхэн давалгаанд оролцсноороо тэдгээр оролцсон хүмүүсийн нэрсийг нь бид нэр түүж аваад рандомоор эргэлдэг цагиргад дотроос шалгаруулад тийм ээ. Хамгийн сүүлд одоо 10 оролцогчийг финалдаж авч үлдээд тэндээсээ нэгийг сонгоод бид нар гарын бэлэг гардуулдаг байгаа. За энэ 7 хоногийн бэлэг бол мэдээж амттай сайхан одоо тарины тархийг цэнгэлэхээр таны тархинд хоол хүнс болтлон очихоор номыг бол бэлгэлэх гэж байна. Магадгүй та хүүхдтэй ч гэсэндээ ном авах боломжтой гэсэн үг шүү дээ. Энд бол насны хязгаар ерөөсөө заагаагүй гэсэн үг. Яг одоо меншин давалгаанд нэгдснээрээ боломжийн эзэн болох боломжтой. Меншин давалгаа, за мөн зүрхэн давалгаанд нэгдснээрээ эдгээр боломжуудын эзэн болох боломжтой гэсэн үг шүү. Өмнөх 4 өдөр бол бүтэн нэвтрүүлгийн турш меншин хийчихэл юм бол давалгаанд орчиж байгаа байхгүй. Өнөөдөр нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр эхний булан хүртэл шүү. Эхний булан хүртэл меншин давалгаандаа нэгдэж байж та меншин давалгаанд баасан гарагт оролцох боломжтой болж байгаа гэсэн үг. Одоо тэгэхээр биднэрт ердөө 6 минут үлдсэн гэсэн үг үү? 3 минут. Тийм биз дээ 3 минут би нэмсэн явж дээ. За 3 минутын дотор манайхан меншин давалгаандаа оролцоорой. Тэгээд эхний булан эхлснээс хойших меншнүүдийг ерөөсөө би авахгүй шүү. За тэгэхээр одоо би яг 3 минутын дотор орж ирсэн нэг меншн хийсэн хэн нэгнийхээ амьдралгаа сэрүүлэг болж тэ азарлыг бэлгэлж байгаа та бүхнийхээ меншнүүдийг би одоо 3 минутын дотор аваад тэгэл таслах нь шүү манайхаа. Очроо яг түүж явахгүй бол нөгөө шууд нэвтрүүлэх тийм байна дахиад манай бол юу яадаг шүү. Дээшээ ингээд өнгөрчихлээр явах харах боломжгүй болчдөг байхгүй. Тийм учраас даалгавар өгöd байгаа байхгүй. За тэр хооронд нь би сонсогчдын комментиг хүргэж ядамсрын туяа манай өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Үүнээс өмнөх нь надад харагдахгүй. Эндээс эхэлж байгаа ах те найруулагчаа анзаараад өгөөрэй. Оюун агч орж ирсэн байна. Өглөөний мэндэ миний хөөрхөн дүүнартаа энэ өдрийн ажлын өндөр амжилт хүсье гэсэн байна. Энэ өдрийн аз ирнэ гэж итгэж байна шүү гэсэн бол араас нь алтан чимэг сүхэ маань өглөөний мэндэ гэж орж ирсэн бол аялал оюун агч болон мөнхөө меншин давалгаандаа нэгдэж байна. Даваа сүрэн баяр өглөөний мэндэ баярлаа гэд архнаас орж ирж байна. За тэгээд блот хаан барчигул өглөөний мэндэ гэж орж ирсэн бол даваа сүрэн баяр маань мөн меншин давалгаанд алтан чимэг сүхэ маань меншин давалгаанд тус нэгдэж байна. Хорн бүрээ ах орж ирсэн байна. Good morning бүлээн усаар угаавал хэрэгвэ гэсэн байна. За тэгээд меншин давалгаанууд бол явсараа байна. Мянган баяр таачин ах өглөөний мэндэ гэж орж ирсэн байна шүү. За мөнхөө одоо л меншин давалгаандаа нэгдэж дуусангуудаа өглөөний мэндэ гэсэн байна. За ингээд меншин давалгаандаа нэгдэж болон өглөөг бидэнтэй хамтдаа өгтөж байгаа бүх сонсогчдод баярлалаа. Тэгээ радиогоо сонсох сувгийг та бүхэндээ хэлэхэд 3W1045 цагийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. За цаашлаад хэрвээ үзхийг хүсэх юм бол гэр бүлийн радио 104.5-ыг кириллээр бичээд Facebook дээр хайвал манай бүх контентууд маань дүрстэйгээр сонсогч үзэгч танд хүрч байгаа. Харин мэдээж бидний гол сувг болох радио долгионыг бол мартаж болохгүй. Яг одоо та радиогоороо 104.5, 84.5 гэсэн долгионууд дээр гэр бүлийн радио Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Өнөөдөр танд хүрэх 2 болон танилцуулъя. Эхний болон бол хар цүнх, удаах болон бол бэлэг болонгууд танд хүрэх болно. Хар цүнх дотроос өнөөдөр хөтлөгч Заяа миний бие дотроос нь янз бүрийн зүйлийг гаргаж ирэхээр чадан ядан бэлдсэн байгаа. Тэгэхээр тэр гаргаж ирж байгаа сэдвийн хүрээнд хамтдаа ярилцах болно. Мэдээж бэлэг болон болвол энэ 7 хоногийн төгсгөлийг базаж бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа гэд бэлэг өгөх байгаа. Энэ 7 хоногийн өмнөх ер нь бол сарда нэг удаа номны бэлэг өгнө гэж ярьж исэн. Өмнөх сарын бэлгийг бол манай өдрийн нэвтрүүлгийн хөтлөгч Баясаа гэж авч исэн. Бүр 4-5 ном авсан байлээ. Яг хүүхэдтэй өөртөө гэл ер нь янз янзын номнуудыг авсан байлээ. Энэ удаагийн бэлгэний эзэн манаас ямар номнуудыг авахыг би таашгүй, та бүхэн таашгүй. Тийм учраас бэлгэний эзэн маань номоо авах намаа бас давхар бодож байгаараа гэж хүсэж байна. Тэгэхээр тухайн номыг нь бид худалдаж аваад таны гэрлөө хүргэл дээр хүргүүлэх болно. За меншин давалгаа ердөө 50 секунд үлдсэн байна манайхаа. Яасан гинэ? Меншин давалгаан яар сонд. Меншин давалгаан. За төмрөө цэвэн ноо мend amor гэж орж ирж байна. Яг өөрийнх нь дуу хоолойгоор орж ирж байгаа юм шиг сонсогдож явах юм да. За тэгээ бидэнтэй хамт өглөөг өгтөж байгаа танд ч ихсэндээ баярлалаа. Ажилдаа хурдан ирээрээ. Нэг дөрмөд болол батлагдаж гарч ирсэн. Тэрний юу гэхээр 7 дугаар сарын бэлгэний эздүүд дундаас радиогийн ажилчид болол оролцохоо болсон. Тэгэхээр цэвэр сонсогчд та бүхнээсээ бид бэлгэний эзнийг бол тодруулж байгаа гэсэн үг шүү. За тэгээд дээрэс нь 10 хүн дундаас нэг хүрд эргээд супер буюу бэлгэний эзэн маань тодорно. Тухайн хүн маань 3 минутын хугацааг найруулагч өгдөг. 3 минутын дотор манай радиогийн шууд утас руу залгахгүй бол бидэнтэй хамт байгаа сонсогчоос тодруулахын тулд дараагийн хүн рүү шилжүүлж байгаа шүү. Тиймээс та
бидэнтэй хамтдаа байж нэвтрүүлгээ дуустал нь сонсоорой гэж зөвлөе. За ингээд 10 тоолоод дуусгая. Одоо ердөө 7 хүн л меншн хийсэн байж тээ. Одоо зогслоо шүү дээ тий. Хамаагүй. За 10 тоолоод дуулгах шүү. 10 9 8 7 8 9 3 2 1 дуусаа. Дуусаа. Меншн давлгаа таслагдсан шүү ингээд. Меншн давлгаа таслагдлаа. Ингээд хамтдаа эхний болон руугаа шилжицгээе. Энэ бол зүгээр ч нэг цүнх биш. Байдаг л хар цүнх шүү. Гүй дотор нь юу байгаа гэж? Хэмэдтэй. Гүй тэгээ би хамт үзье гэдэг штэ. 3 2 1 гэдэг энэ зүгийг онгоолгоё заяа. Зүгээр ээж хараад игдэм үү? What? Йоо, шок. Ястаа алдаж болохгүй цүнх чи энэ байсан юм биш үү дээ. За, хар цүнхээ онгойлгоцгоо. Тийм ээ. Гэр бүлийн радио 104.5, 84.5 дэлгүүн дээр яг одоо биднийг сонсож байгаа эрхэм сонсогч зөвхөн танд зориулж аз жаргалыг хүсье. Яг одоо 1-р студиэс хөтлөгч Заяа, хөтлөгч Очроо, найруулагч Мизүнаар хар цүнх булангаараа та бүхэнтэй уулзахад бэлэн болсон байна. Мэдээж өнөөдөр хар цүнхэн дотроос юу гарч ирэх нь мэдэхгүй. Тэрнгээр бид нэр сонсогчд болно. Бид нэр таах болно. Таагаа тэрэн дээрээ сэдв гаргаж ирнэ. Тэгээ тэрэн дээр ярилцах болно. Гэтэ жоохон логиктэй сэдв гаргана шүү Заяа минь тийм ээ. Өнөөдрийн модераторд бол би ер нь логиктол сэдв гаргадаг штэ. Ой, манай Эрка болгоод логикийг олонгод битэрээс олж авдаг те. Тэгдэг. Би бол логиктол сэдв олдог байгаа шүү. За ингээд хар цүнх өнөөдөр миний мэдээлэл дагаа. Тэгээ хар цүнхтэй холбоотойгоор дотроос нь гарч ирэх зүйлүүдтэй холбоотойгоор миний бэлдсэн мэдээлүүд бол маш чухал мэдээлүүд шүү. Сүүлийн үеийн статистик судалгаа болон тухайн сэдвтэйгээ холбоотойгоор би үнэхээр гой мэдээллүүдийг олж авсан. Өө за. За, одоо тэгвэл орох уу? Оръё. За байж та нар одоо хүслээ шивнцгээ гэдэг юм. Дараагийн бэлэг болон дээрээ хүслээ шивнцгээ. Өө бүр нэгээрээ хүслээ шивнцгээ. Хэдүүлээ нэг Заяагийнхаа бас хар цүнхнээс юу гарч ирэхийг эхлээ сайхан харчи тийм ээ. Тэгээд яасан? Бүгдийг харуулах гэж шүү дээ. Болохгүй шүү дээ. Шүү яриад байгаа юм бэ? Би найруулагч ингээд харуулсан байсныг анзаарсангүй. За ингээд тавьчих. Юм ярьж. За тэгээ манай хүмүүс комент бичсэн байна. За манай туяагч нь болохоор би номонд амар шуналтай дондогчтэй гэж. Тийм ээ. Наа чинь бол одоо зөв донтолт байгаа шүү, тийм ээ. Иймэрхүү зөв. За манай оюунагч маань хар цүнх том бэлэгтэй гэж байна. Яа, гой. За манай Мянган баяр лаачин ах маань олонгод ямар гоё вэ? Ном би авнаа гэж хэлж байна. Ер нь номон дуртай хүмүүс өнөөдөр ер нь меншн хийсэн байна, тийм ээ. Меншн хийсэн байна. Тэгээ меншны юу бол одоо яасан бэ гэхээр дууссан байгаа шүү манайхаа. Юу сэгсрээд байна манай? За эхнийх нь гаргаж ирлээ шүү. Очроо хараач. За юу юм? За харъя. За ёо чи гордохгүй би чамаа нэг юм бөөрөнгийн хайрсан дотор нэг юм үрлэн жихэр мөхөр хийдсэн л шажгануудад байна гэж бодсоч. За баахан үзэг байх шиг байна тийм ээ. За эн чинь бас тэгээд бас онцгой. Найруулагч маань над руу шууд өгж байгаараа тэгэхээр тод харагдах байх. Энд бүгд ижилхэн. Хардаа. Яг бүгд ижилхэн байна уу? За хардаа. Ижилхэн гэдэг юм энэ харах юм байна тийм ээ. За яг ижилхэн байна уу? Үгүй нэг голд нь нэг өөр биш үү. За өөр таггүй нэг өөр наадхны чинь гол энэ олон адилхан балны дунд ганцхан бал юм уу үзгэн ч юм уу те одоо өөр байна гэсэн үг шүү. За наад хандлагыг хараад авчлаа. За дараагийнх нь шоо гинэ манай оюунагч шоо биш ээ. Харж гинөө. За наадах чинь болохоор удирдлага байна. Зөв. Кондишны удирдлага. За ямарваа нэгэн зүйлийн удирдлага байна. За наач нь олонгод дүлхүүр байна. За дүлхүүр. За. Эсвэл дүлхүүрийн оосор. Би айгу хурдан гаргах чи тий. За манайхан бас гоё таагаараа тий. За наач нь уруул өнгөлөгч байна. Үгүй. Юу юм? Нүд өнгөлөгч. Хамар онгойлгогч. За ер нь их нустай хүмүүс л хэрэгэлдэг юм да. Үгүй шүү. За дараагийнх нь. За наач нь цэнэглэгч байна. За. Айгу хямдхан цэнэглэгч байна. За наач карт байна. Ямар ч мөнгөгүй карт. Энэ зээлийн карт шүү. За
Зээлийн карт бичлээ шүү дээ. Хаан банкны карт биш. Зээлийн хаан банкны зээлийн карт. За. За. Union Pay олон улсаас худалдан авах хэрэгтэй. За дараагийн нь болохоор ямар их юм гаргаж ирдэг юм бэ? За дараагийнх нь юу юм бэ? Шүдний сойз байна. За. Ер нь холбоотой. Айгүй холбоотой шүү. Тийм үү, бүгд хоорондоо холбоотой. За манайхан. За сүүлийнх нь. За сүүлийнх нь болохоор үнэртэй ус юм уу та? Эсвэл агаар бохирдоо цэвэрлжүүлэгч тийм ээ. Нүүрний тоник. Үгүй. Юу юм бэ? За бараг л агаар энэ болохоор уг нь мистэлтэй. Мист за. Тийм үнэр за энийг бол үнэр дарагч гэж бодчихгүй юу? Гой үнэртэй юм л гэж бодчихсан. Угаасаа л гой үнэртэй юм л та. За ингээд гараад дуслаа. Ер нь юу гэж бодож байна? Ер нь бол одоо наад саний чиний гаргаж ирсэн юмнуудаас те би шууд бодоод надад бол юу ч орж ирэхгүй байна. Нэр нөө. Нэр. За манай сонсогчд минь янз янзын юм хэлсэн байна. За ирч хүчний тухай юм уу гинэ? үгүй ээ, ирч хүчний тухай. Энерги түгээгч юм уу гинэ? Үгүй ээ. За эсвэл зарим нь эмгтэй хүний цүнхэнтэл байдаг зүйлс байна гинэ. Үгүй ээ, үгүй шүү. За уулын аялал сэргэлт гинэ. Үгүй шүү. Биш байна. Биш шүү. За би жоохон ойртуулах уу? За ойртуул. За энэ болохоор онцгой нэг юмны талаар. Гэтэ тэр сайн зүйлээрээ ч хийж болно, муу зүйлээрээ ч хийж болно. Онцгой зүйлийн талаар гэсэн үг. Онцгой зүйлийн талаараа. Ер нь онцгой зүйл хэрч аялал биш гэсэн те? Биш. Тэгвэл тухайлсан зүйл шүү бүр. Тухайлсан зүйл юм уу те? Гоо үзэсгэлэн. Эмэгтэй хүний. Үгүй. За тэгвэл эмэгтэй хүний гоо үзэсгэлэн биш. За аялал шүү дээ гэсэн байна. Аялал гэдэг биш гэсэн. Бүр шал төөрчлээ. За би тэгвэл хэлэх үү? Харин сайныг түгээгч. За сонсоо. За оосойз байна шүү дээ. Шүдний оосойз. Тэг шүдний хорхоо гэсэн үг юм уу? За. Шүдний оосойз. За тэгэнгүүт ингээ үнэр дарагч. За үнэр дарагч. За цэвэрлэх юм болоо явчлаа наа чи. Тэгэхээр нэг жоохон онцгой үнэр танартай юм байгаа юм шиг санагдахгүй байна уу? Өнөөдөр өстө ойлголоо. Юу яа? Өмхийн амны талаар ярих гэж байна. Дөхөн. Гэхдээ биш. Тэгвэл өөр өмхийн юу байдаг вүлээ? Банаг гүйлэх. Яг би удирдлагыг болохоор юу яасан? Одоо жишээлх юм бол нэг донтолттой юмд ингэж удирдлагыг ашигласан шүү. Гэтэ яг тэгж анзаарагдаг юм шиг байна л да. Одоо нэг зурагтныхаа өмнө орчаал ингэж байн юм удирдаал ингэж суучдаг штэ. Ямарваа нэг юм ингэж дарах гал ингэж байдаг штэ хүмүүс чинь. Түүнийг ингэж орлуулсан яваг нь. За яг уу за. За тэгэж орлуулсан. Донтолт өмхий. За энэ бол мэдээж ойлгомжтой шууд утгаараа зээлийн карт. Зээл. За зээл бохир. За бохир. Зээл авна. Зээл авна. За зээл авна. Тухайн үед мэдээж гоё. Гэхдээ дараа нь айгүй хэцүү штэ. Зээл авахаар хүнээс өмхийн үнэрт. Бүр гоё төрж. За зээл авахаар хүнээс өмхийн үнэрт нь тэнгүүд цэнэглэл. Наач үгүйгүй. Наадах чинь цэнэглэн ихэрч одоо. За манайх юу амны эрүүл ахын талаар ярих чинь шүдний ахын талаар ам муухай хүний тухай гинэ. Тэгэхээр амны хөндий зээлтэй ч хамаагүй. Юу л зээлэр нэг шүд мэд одоо нэг имплант хийгээд байгаа шүү дээ тий. За боли. Боли. Би хэлье заяа. Өнөөдөр юуны талаар ярих гэж байгаа вэ гэхлээр мөрөдөө тоглоом. Ер нь төхөн. Амталт гэж хэлсэн шүү дээ тий. Баясгалан инх хамгаалан яг таах гэдэг шүү. Мөрөдөө тоглоом. За байж байгаа зүгээр. Бит биш. Мөрөдөө тоглоом биш гэсэн тийм үү. За тэгвэл ингээ сэтгэж. Наач тэгвэл юу юм бэ? Уран сайхны кино. За. Биш нэ таахгүй мэнэ. За. Нэг л онцгүй муу амлдаг хүний тухай гинэ. За. Мөрөдөө тэгэл. За таашгүй мэнэ. Юу н өдөр тутамтай хүмүүс ингээд айгуу донтцсон байгаад идэв штэ. Өдөр тутам. Бишээ өдөр тутамдаа нэг юм хийгээд балаараад ах юм. Үзэг шиж шүү. Дампуурл. Гү. За манайхан шипи өгөөд гараа шипи. За дуусгах хөө. За дуусгая. За өнөөдөр болохоор яна би нөө дэлгэцийг ингэх гээд байна штэ. Өнөөдрийн хувьд гэх юм бол хүмүүсийн нэлээд донтоод байдаг. За тэр тусмаа сүүлийн үед хүүхдүүд маш их донтож байгаа. Зүйлийн талаар ярих гэж байгаа. Үгүй штэ тэгээ үнэр яриад байна штэ би. Үнэр тий. Тэгэхээр юу ах вэ? Газ. За. Мэдгүй. За чи өөрөө хэлээл. За боли. Бууж өглөө хэлээ. Бууж өгсөн үү? Бууж өглөө. За одоо би яг нөө бодтоор юмыг гаргаж ирэх гэж шүү заяа. Веб гэж байна. За. Вебтэй. За вебний талаар юу ярих юм бэ тийм үү? За. Өнөөдөр
тамхины донтолтын тал дээр ярих гэж. Тамхины донтолт. Зүгээр ер нь тэр дотор мэдээж энэ орно шүү дээ. Никотин болохоор цахилгаан тамхи гэж орж байгаа шүү дээ. Зүгээр ер нь ингэх юм ба штэ. Никотины донтолт юм ба штэ. Тамхи. Харин тийм штэ тамхин чинь никотин байдаг. Вейпэн чинь одоо никотин байдаг. Хүн нөгөө ер нь яагаад энэ вейп тамхи хоёрыг чинь татаад байна гэхэлэр никотинд нь донтчоод никотинаас нь одоо гарч чадахгүй тийм хүмүүс амьдрал дээр зөндөө байдаг аахгүй. За одоо тэгвэл ингэж яриа заяа. Би одоо асуух гэж хамгийн түрүүнд эхлээд асууч заяа. Энийг ярихаас өмнө сонсогч танаас асууж байгаа шүү. Тэр нь юу вэ гэхэлэр энэ талаараа Батбаяг Бямбдорч ер нь бол битсэн шүү. Бэбүү гэдэг нь веб гэж үчиж байгаа. Тэгээ бэб гэж уншигдчих штеп. Бэб. Нарийн чи энэ зургийг тавиад өгөөрэй. Яг одоо харуулж байгаа зургийг тавиад өгөөрэй. Тамхи болон веб хоёрын аль нь илүү хортой вэ? Тэр хор морны тухай ярих юм уу? Үгүй асуултанд хариулж байгаа ч зүгээр. За мэдэхгүй штэ одоо энэ хоёрын аль нь юу гэж бодож байна? Хүмүүс ер нь боддог юм байлээ л дээ. Энэ нь штэ. Үгүй энэ нь штэ гэдэг юм байлээ л дээ. Тэгвэл энэ хоёрын аль нь илүү хортой вэ? Мэдхгүй байна. Одоо наад хоёрын чи одоо яг аль нь илүү хортой юм бол доо. Тэгэл хоёулаа л хортой л доо ер нь бол. Хоёулаа л донтуулна, хоёулаа л хортой. Энэ хоёрыг бол би бол ингэж аль нэг нь илүү хортой мортойг үл би гэж хэлэх дурггүй. Илүү дутуу гэдэг нь хоорондоо тэмцдэг байх чинь утгагүй штэ. Хоёулаа л илүү хортой. За тэгсэн. Одоо энэ дээр нэг зүйлүүд судалгаанууд яригдаад байгаа юм байна л да. Тэгээ судалгаанууд яригдахтай юу гэж сурчлах гээд байгаа юм. За. Би ерөөсөө алийг сурч. За хамаагүй за явъя. Яригдаад байгаа зүйл нь юу вэ гэхээр утаад тамхинаас илүү одоо веб нь ямар ч хор байхгүй. Гэж яригдаад байгаа юм байна. Юунтэй хэр санал нийлэх вэ? За мэдхгүй одоо яг зүгээр тэр нэг тайлбаруудыг ингээ харж байхад яг утаа тамхи чинь нөгөө шууд шаталт үүсээд те маш олон ургамлуудын юу одоо утаа хор шаталтын тэр процессууд нь шууд ингээд өвшгөр ордог гэх те. Харин веб бол зүгээр ингээ халаагаад те. Халаагаад тэр амтыг нь ингэж мэдрүүлдэг гэдэг утгаараа вебийг илүү нэг юм хоргүй гэж ер нь бол тайлбарлаад байгаа хүмүүс. Гэхдээ миний үзэл бодол хэлсэн шүү дээ. Хоёулаа л хортой. Хоёулаа нөгөө никотинтэй учраас хоёулаа донтуулна л гэсэн үг байхгүй. За яг тийм. Ер нь бол яг донтуулагчийн бодис орсон учраас хоёулаа л хүнийг донтуулж байгаа. Ямар нэгэн зүйлд хитрхи их донтно гэдэг чинь тухайн зүйлийг одоо би яагаад зээлийн карт гаргаж ирсэн бэ гэдгийг тийм учиртай байхгүй юу? Ер нь бол донтуулагч зүйл чинь бол тухайн үедээ хүнд аз жаргал ч юм уу тийм нэг гормоныг нь ялгаруулад байна шүү дээ. Нэг гоё юм шиг мэдрэмж төрүүлээд байна. Тэгээ мөнгөөрөө энэ хүн худалдаж авчаад байна. Тэр эрүүл мэндэ зээлээр тавьчаад байгаа байхгүй юу? Зээлэнд нь өрөнд нь. Тэгээ зээлээ төлж чадахгүй нөгөө зүйлдээ донтоод адаг сүлд нь эрүүл мэндээрээ төлбөрөө төлөөд байгаа гэсэн үг. Би жоохон гүн ухаантай юм аваачаад тавьчих тий. Тэрийг ерөөсө гүн ухаангүй очир ерөөсө ойлгосонгүй тий. Тий. Ер нь яг ингэж нэг ер нь миний бол үзэл санаагаа хэлчихлээ штэ. Цахилгаан тамхи зүгээр утаад тамхи хоёулаа хортой. Хоёулаа л хортой. Хоёулыг яана. Тэгтээ ийм байгаа. Ер нь бол арх гэдэг нөө алкогольны донтолт байна штэ. Алкогольны донтолт бас ингээд хэцүү байдаг штэ. Гэхдээ илүү амьдрал дээр нөгөө алкогольноос илүү никотины донтолт нь илүү одоо гарахад хүмүүс жоохон хэцүү байдаг юм шиг байна. Тэр никотиныг одоо ингээ хүн хэрэглээд тархиндаа ингээд ийм допамин ялгаруулж штэ. Ялгаруулад байдаг. Тэгэхээр яг зүгээр ийм хүмүүс нөгөө гарч чадахгүй байдаг шалтгаан нь одоо тархиндаа тэр допамин ялгаруулаад сурчаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг орлуулах одоо маш олон зүйлүүд л байдаг л да. Тэгэхээр яг зүгээр за энэ хоёрын аль нь илүү хортой мортой гэж ер нь ярих гэдэг нь эсвэл энэс яаж гарах талаар ярих гэдэг нь өнөөдөр. За ер нь шууд ингээд хамаг төгсгөлийг надаас суух гэдэг юм аа. За төгсгөл нээс юм уу? Sorry юм да. Яг юунаас яахгүй нөгөө юуг нь яагаад За манайхаа энэ дээр үзэл бодлогоо 9986 10 45 дугаар руу орж ирээд шууд залгаарай. Та нар минь юу гэж боддөг юм бэ? Би энэ яг хоёулаа л хортой гэж бодож байна. Энд бол угаасаа хүн болгонд хоёулаа хортой. За ер нь бол хортой утаагүй нь илүү хортой гэдэм байлээ шүү гэсэн байна. Үгүй штэ санал нийлэхгүй байна. Хортой штэ л гэдэг. Эрүүл мэндэд илүү захилгаан тамхи нь хортой гэл. За ер нь бол хоёулаа бөөн хор гэдэг дээр манайхан айгууг санал нэгдэж байна л да. Гэтэл сүүлийн үед за би утаа тамхи татахгүй байгаа учраас зүгээр штэ гэдэг хандлага залуучуудын дунд хүмүүсийн дунд айгүй их гарч ирээд байна гинэ. Тэр нь юу вэ гэхээр одоо бидний ингэж яриад байгаа энэ зүйлийг хэрэглээд байна гэсэн үг байхгүй юу? Энэ зүйлийг олж ирэх гэж би бас нэлээд болсон шүү. За энэ зүйлийг хэрэглээд байна гэсэн үг. Би бараг хогийн сам амнаас ухаж авсан баха. Тэгээд тэгсэн энийг ямар хүмүүс илүү хэрэгжилж гин гэж. Улсыг хурлын гишүүд. Тэ. Хүүхдүүд илүү хэрэгжилж гин гинэ. 10 жилийн сурагчид илүү их
веб хэрэгжилж байна гэсэн үг. Цахилгаан тамхиг нь хэрэгжилж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ зургийг харуулъя л да. Энэ найруулагчийн маань харуулах гэж байгаа зураг гэх юм бол 10 жилийн нэг ангийн хүүхдүүдээс хурааж авсан цахилгаан тамхи. Ганц ангийн ганцхан ангийн хүүхдүүдээс шүү. Хураагаад авчиж байгаа юм тийм ээ. Тийм, цүнхийн нэгжээд за тэгээд нөгөө цүнхний нэгжлэг явуулж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт гаргаж ирсэн, хурааж авсан. Тийм ээ. Энэ одоо хитэн төрөл байгаа юм бэ? За дээрэс нь энэ шүдэнц тамхи, утаа тамхи гэсэн цуг байгаа юм байна тийм ээ. Үгүй. Утаа тамхи байхгүй. Зүгээр яг шүдэнд л энэ. Харагдчихэв нөө. Хаана ээ? Тэр нь шүү дээ тэр. Одоо тэр зэнкэр. Наатлын харсангүй. Тийм. Энэ хардаа. Тийм. Ийм юмнууд 10 жилийн хүүхдүүдээс би нөө наан цаас тавьсан юм аа. Наан майлд гэ тамхи байна. Ямар яа. Нэр мэрийг мэдчих. Биш. За энэ дээр юм байгаа. Энэ яра 10 жилийн хүүхдүүд байгаа үстэй. Одоо ингээ би бол ингэж боддог. 10 жилийн хүүхдүүд ингээ татах айгу буруу байхгүй. Ер нь бол яг хөө зүгээр ер нь бүгд л буруу л та. Гэхдээ 10 жилийн хүүхдүүд өөрсдөө ингээ анханасаа ингээ архаг тамхичин байж байгаа шууд веб дээрээр сороод ингээ яаж байгаа биш байхгүй. Тэгтэл шууд ингээ анханасаа ингээ шууд веб сороод ингээ цахилгаан тамхи сороод ингээ донтолтоод ингээ илүү яах нь өөрөө багасаа амар их өөрт нь хор уршигтай байгаад байгаа штэ. Тэнгүүд яг бүр ингээ хөгшин хүмүүс байгаа штэ. Хөгшин хүмүүс архаг бүр юм утаа тамхи ингээ амар татчихагаад тэрнээсээ гарах гад ингээд бас нэг багассан хүмүүс бас сонсч ирсэн байхгүй. Одоо жишээлх юм бол цахилгаан тамхи дотор чинь никотин 5-тай гэж байгаа, 3-тай гэж байгаа, 2-тай 1.5-тай 1-тэй эдэр гэдэг байдаг байхгүй. Тэнгүүдээ наа чи нөгөө зарим хүмүүс яг нөгөө ингээд шууд утаа тамхи хаяад энэнгээр ингээд никотиныг ингээд багасгаад гарч чадсан ч хүмүүс байна. Гарч чадаагүй одоо тэр цахилгаан тамхинда бүр ингээд донцсон ч тэрнээсээ бүр гарч чадхаа болцсон ч хүмүүсээ бүр ханиалгатай. Тэгэхээр яг одоо яг юу ч юм даа. Ер нь 10 ялангуяа бүр тэр тусмаа 10 жилийн хүүхдүүд одоо энийг яах нь яг өөрийнхөө юг одоо багасаа л сүйдэж гин гэсэн үг л дээ. Тий. Өөрийнхөө уушиг те. Энд чинь өөрөө одоо энэ одоо утаа тамхинаас одоо хор багтай байна уу, баггүй байна уу, үл хамаарад зөө. Үл хамаарад наадах чи өөрөө ингээд утаа уушгаар орж байгаа учраас шууд зүрх одоо энэ суц руу ингээд нөгөө нэг никотинууд нь орж ийн гэсэн үг байхгүй. За төнгөд энэ нөгөө никотин гэдэг зүйл чинь өөрөө суцсанд ороод суцыг ингээд нарийсгаад яаж байгаа вэ? Зүрхэнд айгүй муу байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ одоо ер нь никотин альч тамхины хамаагүй никотин хэрглэж байгаа хүн зүрхээр явах магадлал ер нь маш өндөр. Зүрхний тэр нөгөө нарийн сувгуудыг ер нь нэлийн бөглж идэг байхгүй. Зүрхээр явах юу бол. Тэгэхээр нөгөө уушигнд илүү халтай гэхээс илүүтэйгээр зүрхэнд илүү халтай. Яг хойлонд нь халтай гэхдээ зүрхэнд нь илүү халтай. Зүрхээр нам явах боломжтой. Нэг өдөр гэж сэрэхгүй байх магадлал өндөр байхгүй. За энэ юу вэ? Энэ дундуур орж юу хамаагүй мартагдуулаад за sorry. Би одоо үнэхээр төөрчлөө. Хаанаас нь эхэлж ярихаач ойлгох байлаа. За чи яг эхнээс нь санаарай. Гү. Энэ болоод яг нөгөө тамхи хэрэгэлсэн хүний л уушиг л да. Яг ингээд никотинын уушиг руу ингэж орж байгаа процессыг нь харуулж байгаа л гэсэн үг байхгүй. Ийм амар заваа харагдчих. Энэ нөгөө нэг нарийн нөгөө нэг юм судасны сувгууд байгаа үстэй тий. Уушгаар нь дамжуул ердөл нарийн судснууд руу тэр никотин ороод ийн гэсэн үг л дээ. Ер нь дэлхийн тамхигүй өдрийг мэдэх үү? Хэдэ болдгийг нь мэдэх үү? Дэлхийн тамхигүй өдөр чинь 5 сарын 31-ний өдөр болдог байхгүй. Тэгээ энэ өдөр бүр юу гэж бүр аргаа бараад юу гэж уриалдаг гэж ятгахтаа энэ өдөр та тамхи татахгүй байж чадах уу гэж асуудаг. Ятгахтаа та ганцхан өдөр тамхи татахгүй байж чадах уу гэж асуудаг. Яг нөө өөрт нь гой сайхан байгаа ч гэсэндээ эргэн тойронд байгаа хүмүүс нь бас бүр илүү их хорыг авчирдаг байхгүй юу? Тамхичин нөгөө дан тамхиталт гэж байна штэ. Өөрөө татаагүй ч гэсэндээ түнд нь хорцоор л байгаа. Тэгээ тэр тусмаа нөгөө хүүхдүүд энд шууд өртдөг л дөө. Гэр бүлийн гишүүд за гудамжинд явж байгаа нийгмийн харилцаанд ингээ орж байгаа автобусны буудлын дээр жишээлх юм бол тамхитаа зогсож байгаа хүний хажуу хавирганд нь байгаа хүмүүс бол давхар хохирол явж гин гэсэн үг байхгүй. Харин тий илүү хажууд нь байгаа хүн илүү хорддог гэж сонсч байсан баг. Бүр баг багтаал сонсч байсан тий. Одоо бол яг эрүүл уушиг за эрүүл биш эрүүлийг тий. Энэ болохоор хүний эрүүл уушиг гинэ. Оо ямар гоё тий. Эрүүл бай. Гэхдээ нөгөө хоньны уушиг шиг харагдчих. Би чи нөгөө хоньны нөгөө дотор юу яхад уушиг идэх айгуу дуртай. Энэ эрүүл уушиг гинэ. Харин төрөний харуулдаг нь болохоор бүр ингээд амар болцсон байгаа уушиг гэсэн үг байхгүй. Яа энэ бол амар болчихжээ тий. Энэ яг нөгөө яг энэ бас нөгөө юу болж байгаа бах. Мэдээж бас тамхинаас болж байгаа. Дээрэс нь утаанаас болж байгаа. Яг зөв. Гэхдээ би чи нөгөө нэг өвөл ингээд эн чинь байж байгаа ханаа дүрээд цэрэ хаянгууд
хар гараад иддэг шүү дээ. Тэгэхээр чин дуушгэр юм ороод байгаа шүү дээ. Ороод байгаа шүү. Юу Тань. яад юм бэ орлоо. Нөө машин дээрээс ингээд нэг хуруугаар ингээд авна шүү дээ. Ааха. Авангууд хуруу ингээд муухай тоос болдог шүү Тий. дээ. Тэр чиг бас уушгэр орж ийн л гэсэн үг. Дотор машиныхаа угаасаа дотор талын агаар шүүгчийг нь байнга сольж явах хэрэгтэй шүү дээ. Үгүй гадуур ингээд өвөл алхаа явж байгаа юм чи. Гадаа явж байгааг яриад байгаа юм уу? Тий, үгүй яг машины гадна тал нь нөгөө нэг юм муухай саарлуулчихдаг шүү дээ. Тийм. Өвөл. Тэрнгээр нь би амжилтлаад байна гэж. Тэрийг би яг миний уушгийг нь машина харахтаа би уушгаа дандаа боддог шүү дээ. Тэ машин бол миний уушгийг сануулгах дохой юм аа. За. Нэр шууд л тийж харах юм байна. За тэгэнгүүт би одоо яг Монголд байгаа судалгаануудыг ярих гэж шүү заяа. Монгол улсын 15-аас 69 насны хүн амын 5 хүн дутмын 1 нь тамхи татаж. 10 хүн дутмын 3 нь дам тамхиталтанд өртдөг юм байна. За 5 хүн дутмын 1 нь тамхи татдаг гэж штэ. Тамхи татдаг хүн өдөрт 40 минут, жилдээ 20 өдрийг зөвхөн тамхи татахтаа зориулдаг. 20 өдөр тасралтгүй тамхи татах гадаагаатаа л ижилхэн байж тээ жилийн хугацаанд тамхи татж байгаа. Ер нь цаг их алдаг байхгүй. Тамхи татдаг хүн орлогынхон 10-аас 12%-ийг тамхи худалдан авахтаа л зарцуулдаг. Харин тийм байна, тийм ээ. За уушигны хавдрын 90% нь тамхинаас үүдэлтэй байдаг. Энэ бол мэдээж ойлгомжтой тий. За уушигны хавдартай 10 хүн тутмын 9 нь бол мэдээж ойлгомжтой тамхи татдаг хүмүүс. За ерөнхий боловсролын сургуулийн 13-аас 17 насныхны дунд бол бас судалгаа хийсэн байна. Үүнд бол 24.8% нь буюу 4 сурагч тутмын 1 нь сүүлийн 1 сард электрон тамхи хэрэглэсэн. 10 сурагч тутмын 1 нь янжуур тамхи татсан гэдэг судалгааг гаргаж ирсэн байна. Яа. Электрон тамхи хүний эрүүл мэндэд за сөрөг нөлөөтэй нөлөөгүй гэдэг талаас нь яриад байгаа шүү дээ. Тэгвэл мэдээж ойлгомжтой сөрөг нөлөөтэй. Энэ дээр бол ямар ч маргаан байхгүй сөрөг нөлөөтэй. Харин сүүлийн үед эмчнэр юу гэж яригдж байгаа вэ гэхээр электрон тамхи сөрөг нөлөө маш багтай. Бараг эрүүл мэндэд тусдаа шахах юм эмчнэр сошиал сүлжээнд яриад сууж байгааг тэгэхээр гайхаад олохгүй байна. Тэр мөнгө авцсан юм болов? Мэдгүй. Тэр компаниудаас нь. Магадгүй. Гэтэ эн чин цагаан халаад нөмөрсөн ард иргэдийнхэн төлөө эрүүл мэндийн манаа зогсгож байгаа эмч хүн үнэхээр яг судалгаатай юм ярьж гинүү судалгаагүй юм ярьж гинүү гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээ бүр ингээд цагаан халаадтай эмнэлгийнхэн нэр нь гараад эмчийнхэн нэр нь гараад веб болол зүгээрээ яриа сууж байгаа байхгүй. Тэгээ үүнийг нь сонссон хүүхдүүд түүнийг шеэрлээд байгаа байхгүй. Тэр хараа гэд. Томчууд хүртэл нарийн болгоод энэ хараа гэж найзууд руугаа шеэрлж явах жишээ нь. Тэгэхээр энэ бол нөгөө буруу үлгэр дуурайлал үзүүлээд контентоор дамжуулаад хүний тархийг угааж байгаа үзэгдэл болоод байгаа гэсэн. За өсвөр насныхны тархины хөгжлийг сааруулаад сэтгэл түгших суралцах бэрхшээлтэй болох эрсдлийг веб нэмэгдүүлдэг учраас хүүхдүүдийг тэр тусмаа үүнээс холдуулаач гэдэг байгаа. Уг нь бол Монгол улсын хуулиндаа 18 нас хүрээгүй болвол тамхи зардаггүй байхгүй. Тамхи зарах ёсгүй. Гэтэ гол нь яг яаж энэ хүүхдүүд ингэж аваад байгаа гэдэг нь авж байгаа арга нь бол энгийн л дээ. Аха та эндээс нэг захилгаан тамхи аваад өгчөөч гэд хүмүүсээс гуйдаг юм байлээ. Тэгээ хүмүүс авч өгөөд байна те. Мэдгүй би бол авч өгөхгүй. Харин хүмүүс бол авч өгдөг л бах мэдгүй. Тэ ийм нэг юм байгаа дээ. За Никитон донтох хамаарлыг нь бий болгож насан туршийн хорт зуршилт донтох магадлалыг нь 50-аас дээш хувиар нэмдэг гэж шүү. Уушиг болон зүрх судасны тогтолцоонд нь мэдээж хортой нөлөөтэй түрүүн манай очрыг хилдэгчлэн. За залуусын дунд уламжлалт тамхи татах донтолтыг нь 3 дахин нэмэгдүүлдэг гин. Уг нь бол нөгөө нэг утаа тамхинаас нь гарах гад томчууд татаад байна гэж байгаа бол хүүхдүүдийн хувьд утаад тамхинд нь бараг орох донтолтыг нь илүү нэмэгдүүлж өгдөг гинэ. Энэ юм байгаа юм чинь цаашаа нөгөөдг нь чадах юм бэ штэ би ч гэдэг юм уу тийм бодол төрүүлдэг гэсэн үг байхгүй. За тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтарсан бас судалгааны дүн байгаа байхгүй. Үүнийг сонсохоос өмнө за яагаад хүүхдүүдэд тамхи зарахгүй гэдэг энэ хууль за тэгээд дээрэс нь сургуулийн эргэн тойронд тамхи зарахгүй гэдэг хууль нь ингээд зөрчигдөөд байгаа талаар зүгээр л нэг өөрийнх нь таамаглалаараа ингээд яриад өгөөч гэж учраасаа хүсэж байна. Яасан гинэ? За би эндээс нэг юм мэдээлэл хайх гад нөө тамхи одоо нэг архиа одоо уухаа бойл гэдэг нэг ном байдаг штэ. Гаргасан. Байдаг энэ солон номын дэлгүүр гаргасан байдаг байхгүй. За. Маш энгийн аргаар тэр донтолтоосоо салах аргууд. Тэгээд нөгөөх нь болонгууд саяхан бас нэг юм юу гаргасан блэ. Тамхиа
тамхинасаа гарыг гэж татгалзаж хэлв. Тэнгүүдээ нэг ямар нэгэн тариа янз янзын юм хэрэглэхгүйгээр никотиноос ингээд татгалзах тийм маш энгийн тийм арга ашиглаж дэлхий дээр ингээд айгүй үр дүнтэй маш олон хэдчнээ мянган хүнийг бас гаргасан тийм аргачлалын нэг хүн эрдэмтэн байдаг аахгүй. За тэр хүний гаргасан номыг Монголд бас орчуулчаад байгаа. Тэр нэг магадгүй энээсээ гарахыг хүсэж чадахгүй байгаа хүмүүс байгаа бол тэр ном ер нь бол олж авсан дээр ер нь яг энэ ном бос дэлгэрүүдээр бас зарагдчих магадгүй. Тий. Тэр айгүй чухал ном шүү. За тэгэхээр чиний асуусан асуулт юу вэ? Би сая тэрийг хайжгаад нэг асуултаа ойлгосонгүй байгаа байхгүй. Яагаад хүүхдүүд үүнийг хэрэглэсээр байна вэ? За. Бүр хэрэглэхдээ энэ хэрэглэж байгаа хувь нь өссөөр байна вэ? За ер нь ийм штэ. Би өөрөө баг байхдаа бас ингээд нөгөө тамхинд ингэж орж исэн байхгүй. Орж исэн өөрөө өртөгөл харьцуулъя. Орж исэн шалтгаан нь болонгод ингээд амар тамхи татж байгаа хүмүүс амар кул харагдаад байгаа юм шиг санагддаг байсан тухайн үед. Нэг юм те 100-аас сууж байгаа те. Эхлээд бол тэр никотиныг мэдхгүй байгаа шүү дээ. Гоё. Утаагаар харагдсан гоё зүвөө харагдсан. Яг тэр нэгнийхээ нөлөөнөөс болж магадгүй ингээ эхлээд ингээ сорж байгаа. Одоо сороод эхлээд дотор муухаар нь яана. Гэхдээ л нөгөө нөлөөгөө кул харагдах гэсэн тэр нэг юм мэдрэмжэндээ тэр мэдрэмж чи кул харагдах гэсэн мэдрэмж чинь өөрөө бас юм дутуугийн комплекс бүр цаашаа ухаад явах юм бол тий одоо найз нөхдийнхөө дунд нөгөө сүргийн нөгөө нэг сэтгэл зүй гэдэг байгаа штэ найз нөхдийнхөө дунд одоо байр суурийг эзлэх гэсэн санаа авахгүй тэрийг нь олонгод гэр бүл бас л эцэг эхтэй шууд холбоотой эцэг эхчүүд нь тэр хайраалмж тэр юуг нь бүрэн гүйцэд өгч чадаагүйгээс болоод найз нөхдийнхөө дунд сүргийн манлаа тий одоо сүрэг дотор байр суурь эзлэх гэсэн тэр хандлагаасаа болоод нэгэндээ кул харагдах гэсэн бодлогоос болж одоо электрон тамхи 50 минут юу татчих байгаа гэж би бодож байгаа. Тэгээд тэнгүүдэд сүулдэ татаад муухай байсан ч гэсэн ингээд татаад үзэнгөө никотин цуснд нь орчин заяа. Тэнгүүд никотинд нэг орчих юм бол тэр никотин нугасаа хэд хоног ингээд үсээд идэх байхгүй. Хүний биеэс би цэвэршээд гартлаа угаасаа цуснаас цэвэршээ гартал нөгөө нэг 40 хоног ч нөхгүй. 40 хоног чи татахгүй үнэхээр дисээд одоо өөр одоо дасгал хөдөлгөөн хийж тархинда тэр өөр допаминаар тэр никотиныг ялгаруулж ингэж хийж гарахгүй бол ер нь бол тэрийг ингээд 40 хоног дотроо бол ингээд амар нэхэд ер нь юм сонирн болно гэсэн. Бүр ингээд янз янзын болно. 40 хоног тисэж чаддаг. Нэгсэн хар тамхинаас хүн гарч чаддаггүй шүү дээ. Мэдгүй шүү дээ. Тэнтэй адилхан одоо никотин гэдэг зүйл чинь хүнийг одоо архины алкоголоос илүү ингэж донтуулж өөрийг нь өсүүлчихэж байгаа байхгүй. Тийм учраас хүүхдүүд одоо үргэлжлүүлээд нөгөө одоо цахилгаан тамхихгүй бол одоо байж чадхаа болоод толгой нь ажиллахаа болоод тэгээд ер нь бол байнга хөдөлж аваад ингээд нэг яваад байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг шалтгаан ердөл энэ бүр уг руу н орох юм бол бүр цаашаа ингээд явчихж байгаа. Тэгвэл ингэж асуултаа кул харагдахын тулд би бол кул харагдахын тулд тамхи татаж хэлжээсэн. Одоо бол бэлтэн шүү дээ. Сонирхоод тий. Тийм сонирхжээсэн гэдэг чинь. Тэгвэл одоо ч гэсэндээ залуучуудын хувьд ч гэсэн тэрийг нь бариад явж байгаа энэ нэг цоосх шиг юмыг нь хөхөөд явж байгаа нэг гоё харагдаад байгаа ч юм уу. Тэрнээс болоод бас бэжж болох юм л та. Тэгвэл ямар хүн кул харагддгийг? Ямар хүн кул харагддгийг? Үнэхээр яг кул харагддгийг юм уу? Кул бэдгүү. Одоо кул гэдэг чинь өөрөө нөгөө одоо би чинь ингээд аав тий. Нас ингээд тогтцоо яг энэ зүйл дээр ирэхлээр жинхэнэ кул гэдгийг бол одоо ойлгож байгаа байхгүй. Жинхэнэ кул харагдах нь гэдэг чинь мэдээж одоо санхүүгийн хувьд те гэр бүлийнхээ хувьд одоо бас ажил хөдөлмөрийнхөө хувьд зан чанарын хувьд те бүгд юм гоё доктортой. Тэр гоё ганган хувц өмсөндөө биш байхгүй. Бага хувцас сэвэрхэрнэр нь өмсчдөг. Хүнтэй харилцаанд ер нь энэ л яг жинхэнэ кул байхгүй. Кул залуучууд, кул эмэгтэйчүүд гэж ярьж болно. Тэгэхгүй кул гэдэг зүйлийг бас нөө буруугаар ойлгоод тах шиг байна те. Ингээ бусдыг ингээ бусдад ингээ томордог, бусдаас одоо юу гэдгийг одоо янз за магадгүй тамхи татаал те. Алив ахтай нэг хийгээд өгч гэдэг гэл кино мөн гарч идэг шүү дээ. Гэх мэтчлэн нэг иймэрхүү буруу залуу байхдаа бол энийг ойлгохгүй л те. Тэр нь л яг ингээ залуучдын дунд тренд болоод ингээ гоё харагдах юм болчиход байдаг аахгүй. Одоо бол өнөөдөр биний яг ярих гэдэг гол санаа нь бол хүүхдүүдийг л яг энээс аварчих юмсан, хүүхдүүдийг ядахтаа багсгачих юмсан тий. Энэ хэрглэж байгаа зүйлийг ингээд болиулчих юмсан, болиулж шууд чадахгүй маа гэхэд ядахтаа муу шүү гэдгийг нь яаж хүргэх ёстой юм болоо гэдгийг одоо юм байгаа байхгүй. Одоо нөгөө ингэж байгаа багш нар ингээд хурааж аваад байгаа штэ. Хурааж аваад ингээд да гэж байгаа нөгөө нэг одоо бидний нөгөө муу ургамлын зөвхөн одоо үр жимсийг хайшлаад байна гэсэн үг байхгүй. Үнц рүү н орохгүй. За үнц рүү н орохгүй. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь хураана. Хураах тусам шар нь хөдөлдөг байхгүй хүүхдийн дотор. Шар нь хөдлөн дахиад аавна. Тэр чинь нөгөө тодорхой хэмжээний санхүүгээр авч байгаа байхгүй. Тэр мөнгийг ингээ авчлаа. Хүүхдүүд бухимд нь дахиад мөнгө олоод дахиад аавна гэсэн үг. Улам илүү их ингээ татах юмнуудыг ингээ
өдөд энэ тэр үл яг ингээд тэмцэж байгаа сайн арга биш. За тэгэл тэрийг ингээд зургийг аваад Facebook мөхтөр тавиал те. Тэгэл улам ер нь залуучуудын ингээд шар хорыг ингээд хөдөлгөөд байгаа байхгүй. Зөвхөн нэг юм үр жимстэй тэмцээд. Гэтэл яг нөгөө бидний яриад байгаа нэг үнцрүүн нэгэд болно шиг те. Үнцрүүн л бид нар орох хэрэгтэй байхгүй. За хүүхдүүдэд магадгүй нийгмийн ажилтнанд сэтгэл судлаачд сэтгэл зүйчд нь юм уу байнгын юм нэг одоо би бүр ингэж бодоод байгаа юм. Нэг удаагийн сургалт одоо ингээд юу лектор гэл нэг тийм хүмүүсийн нэг удаагийн мотоц өгдөг сургалтууд бол одоо дэмэн штэ яг үнэ гэлэхэд. Ийм одоо олон удаагийн давтамжтай хүн чинь дадлаар бий болдог байхгүй. Тийм клубүүдийг энэ сургуулиудад яагаад нээхгүй байна. Клубүүдийг нээ. Одоо ингээд сайн веб цахилгаан тамиг хэрэглэдэггүй залуучуудыг клуб нээчихэл та. Тэр лөө цахилгаан тамилдыг хэрэглэж хагаад болж байгаа хүмүүсийг нэгээр нь нэмээд байдаг. Одоо гадны орнууд ч юм клубүүд байдаг шүү дээ. Архинаас гарах клубүүд, одоо янз янзын гэр бүлийн доктортой байх клубүүд, аюул олон клуб. Сургуульд энэ клубүүдийг нээх хэрэгтэй байхгүй. Тэгээ тэн дээр ялангуяа ингээл амар ингээл нийгмээр юу мүү гэхээс илүүтэйгээр за уг нь бол нийгмийн ажилт гэж ярьж штэ. Зан чанарын нэг юм дадал олгодог багш наруудыг одоо энэ боловсролын сургуулиуд руу оруулах хэрэгтэй байхгүй. Оруулаад 7 хоног болгон яг тэр хүүхдүүдтэй ажилдаг клубүүдийг ажилуулаад тэгээд нэг хүүхдүүдэд хөөрхөн хичээлэг нь хажуугаар бяцхан энгийн даалгавруудыг өгөөд түүнийг хэрэгжүүлээд дараа 7 хоногт нь уулздаг. Дахиад 7 хоногт нэг юм 2 удаа ингэж уулзаж одоо ийм сайн клубүүдийг эрэг клубүүдийг айгүйх нээх хэвээр. Одоо нөгөө хүүхдийн дээрлэхэлд одоо энэ цахилгаан тамхи байна уу эдгээр бүх зүйлүүдийг одоо талсан зогсоо ганц аргач нь өрдөөл тэр яг тэр 5 6 дугаар анги юу гэдгийг багаас нь одоо ингээд сайн клубүүдийг ингээд багаас нь үндснээс нь ингээд хийгээ явах хэрэгтэй байхгүй. Тэгжиж одоо жишээ нь ингэж байгаа байхгүй. Жишээ нь зан чанарын клуб одоо хичээлдээ муу хүүхдүүдийг ингээд цуглуулдаг клуб биш. Хичээлдээ сайн хүүхдүүд тэрэн дотор муудаад байгаа хүүхдүүд орж ирж болно. Тэгэнгүүтээ тэн дээр юу алдагдаад байгаа юм? Анхааралтай зан чанар алдагдаад байна тийм. За тэгвэл би хичээлдээ муу учраас муу сураад байдаг биш. Зүгээр анхааралтай багшийн үе сонирхолгүй төвлөрч чадахгүй байгаа учраас гээл тийм. За тэгвэл тэрийг яах вэ? Анхааралтай зан чанараа хөдөлөө нэг сар, 2 сар, 3 сар хөгжүүлээд үзье хичээлж байгаа хугацаанд. За тэгвэл хэд хэдэн дадлууд өгөх байхгүй. Жишээ нь багшныгаа юм хэлж яхад нэгдүгээрт тийм яг өөдөөс нь цэг харж ий ч юм уу ээж аавгаа хэлж байгаа. Дээрээс нь чи хэрвээ багш юм хэлэнгүүд ойлгохгүй бол үнэхээр ойлгохгүй өнгөрчдөг байхгүй заримдаа. Чи дахиад нэмж асуух зориг хүүхдүүдэд дутснаас болоод дутуу ойлгоод ингээл явдаг. Тэгэхээр гихмэрчлийн юм дадлууд ч юм уу эсвэл одоо энэ захлагаад яг адилхан байхгүй юм. Зан чанарын эерэг байдлын одоо тэр хор урших нь юг бүр ингээд сэтгэл зүрх тархинд нь бүр кодлж өгөх юм. Клубүүдийг нээснээр л ер нь явж чадна. Тэрнээс ингээл хураагаал ингэ нь бол зүгээр юутэй дэмжиж байгаа юм. Одоо жишээлх юм бол нөгөө томчуудын хувьд мэдээллүүд ингээл хүргээл байна л да. Хаасайгүй мэдээллийн сайтуудаар ч гэдэм үү. Эсвэл Facebook дээр ингээл эмчнэр яриад албаныхаа хүмүүс нь яриад тамхи хортой ийм болохгүй шүү. Бити зараарай өстой хуйландаа юм байдیں۔ Торгуул ногдууллаа гэж ингээл яриад байна л да. Эдгээр мэдээлэл нь яг хүүхдэд үнэхээр болохгүй юм байна гэдэг мессежийг өгдөг үү? Гэхдээ яг өгөн заяа. Тийм мессеж чинь бас үндэс биш болчихж байгаа байхгүй. Тэр мессеж чинь нэг л их нэг мэдлэг түгээсэн гэсэн. Гэтэл яг үнэнгээ хэлэхэд наадах чинь хүүхдүүд сонсоод заяа. Би мэдээд байна. Наадах чинь хор уршигтай гэдгийг мэдээд байна гэж байгаа маш олон залуучууд байгаа. Би гарч чадахгүй байж тээ гол нь. Би чадахгүй. Энэ дээр минь туслаач гэдэг байгаа байхгүй. Тэр дээр нь юу тусалж байгаа юм? Хортой гэдгийг л хэлээд байгаа. Хураагаад байгаа. Тэр чинь тус харин наадах чи би мэдээд байна шүү дээ. Би чадахгүй шүү дээ гэж олон хүүхдүүд хашгирж байгаа шүү дээ дотроо. Тэрэн дээр тэр үндэс рүү нь очиод ажиллаад өгөөсчээл гэж бодоод байгаа байхгүй. Харин тийм. Тэгээ харин яаж үндэс рүү нь харин хэлээд шүү. Тэр хүүхдүүдтэй маш дотн ярилцах тийм клубүүдийг нээх хэрэгтэй байхгүй. Тэгвэл яг сургуулийн бусгаар одоо бол цум болж штэ. Тийм амарчж байгаа учраас яг ямархуу байдлаар хүүхдүүдэд хурж ажиллах юм бол магадгүй намар ийм клуб нээе гэд хин нэгэн санаачилж болно штэ. Тий. Яг хоо би хэрвээ зүгээр ингэн хэрвээ одоо ийм захлагын тамхитанд донцсон хүүхд байх юм бол эхлээд тэр хүүхдэд болоо ер нь яг хоо ганцаарчлал их уулзах хэрэгтэй. 100 ч гэсэн ганцаарчлалтын сайхан клубүүд 100 одоо ийм жижиг оюун юмнууд дээр клубүүд нээх хэрэгтэй байхгүй одоо зам чанар сэтгэл зүйн клубүүдийг нээх хэрэгтэй. Тэгээд би хэрвээ нэг хүүхдэд зөвлөгөө өгсөн бол ингэж өгөх юм. За чи эхлээд наадах чинь чамд хор уршигтай гэдгийг л мэдэж гэнэ үү тийм ээ мэдэж байна. За наанаасаа одоо гарах хүсэлтэй вэ нүү хүсэлтгүй вэ нүү гэдгийг мэдээж асуу. Тэгээд хүсэлтэй байх юм бол хоёулаа хамтдаа хичээгээ дадлуудыг те би болох гэж одоо өөрөөр дофамин ялгаруулах гэж бас үзэх байхгүй. Ингэж яг бүр ин гардан тулж бүр ингэж ховчлон одоо шинэ эцэг ихэн хүртэл хөрөө хүүхдийн тийм байлиг жаах бол буруудах хэрэггүй. Яллах хэрэггүй. Одоо нэгэн тэр чинь ингээд яатсан найз битгий дунд яаж байгаа нөлөө аваад ингээд орцсон донтчоод байгаа. Тэгвэл тэрнээс нь яаж салах вэ гэдэг эцэг ихийн мэрэгүү ухаан хэрэгтэй байхгүй. Маш дотносож
хүсэлтэй хүсэлгүйг мэд хэрэгтэй. Хэрвээ хүсэлгүй байх юм бол хүсэлтэй болох талаас нь ямар арга хэмжээ авах уу гэдгийг шатраалт явах хэрэгтэй. Гарыг гэсэн хүсэлтэй болгоно. Хүсэлтэй болчих юм бол тэр хүслийнхэн дагуу хамтдаа нөгөө нэг экотоны сэвэршүүлэх нэг 40 хоног шүү дээ. 40 хоногийн дотор хүн тамхинаас гарч чадна. 40 хоног тэсчгэл юм бол донтолтоос ямар нэгэн донтолтоос ер нь ялангуяа никотины донтолтоос гарч чадна гэсэн. Тэгээ никотон гин. Никотон хамтлагөө. Тий, никотон энэ чинь ер нь бол донтолтын хамгийн бас гарахад хэцүү нэгэд байгаа тий очроогийн хувьд бол. Тий, ер нь хэцүү. Тэгэхээр ер нь тамхинаас гарч чадах юм бол бусад бүх сөрөг зүйлүүдээс нь өөрийгөө холдуулах чадварт суучгал юм байна тийм үү? Тэгж ойлгож болохоор уу? Юу харсан? Зөв комент тавьчихсан. За энд нэг комент орж ирсэн байхгүй юу? Би 20 жил татсан тамхинаас гараад 20 жил тамхи татсан юм байна. За тэгээ тамхинаас гараад 2 сар болж байгаа. Одоо удаа бодож явж байгаад нэг л өдөр зүгээр л за болиё гэдэл хогийн сав руу тамхи хайсан гинэ. Тэгэхээр 2 сар болсон гэдэг чинь 40 хоногоо өнгөрөөцөн л гэсэн үг юм байна. Тий. Ер нь 40 хоног биш. Ер нь бол 2 сар л байхгүй. 40 хоног л гэж ярьж байгаа нэг судалгаантай. Тэг ер нь 2 сар л дэвчих хэрэгтэй. Ялангуяа Монгол хүмүүс нэг жоох дээр нэг 20 хоног нэмчих хэрэгтэй. За очроо яг найзынхаа төлөө зовж түүнийг ятгаж байгаа мэт зүтгэж ярьж гин шүү. Мундаг вэ шүү. Би нөгөө өмнө лекц зан чанарын лекц их тавьдаг байсан юм а. Тэгээд лекц тавихлаараа нөгөө нэг юм онгод орцсон юм шиг ингээд яг ингээд нэг уурлаад байгаа юм шиг ингээд нэг юм сэтгэлээс ингэж гарч ирж яригадаад байдаг байхгүй. Сэв юм уу заяага бүр айлгачуу да. Би үнэхээр айла баг наав зодох гээд байгаа биш. Би бүр яалаа гэж бодлоо шүү дээ ч тоо. За ямар ч гисэн өнөөдөр хар хайрцагнаас ийм зүйл гарч ирлээ. Зүгээр л яриад өнгөрөхийг хүссэнгүү магадгүй гэртээ очиод хин нэгэн хүүхдүүдийнх нь цүнхийг ухах. Ухангуудаа ягаад чиний цүнхнээс ийм гарч ирж байгаа ингээд яг очроогийн төрөний хэлсэнчлэн загнах бах. Тэгээ загнаад өнгөрөх бах. Тийм бах. Тэгвэл загнаад өнгөрөхөөсөө илүү бас зөвөр ойлгуулад ярилцаж үзээд яаж үүнийг нь даван туулахыг нь хүүхдтэйгээ хамтдаа бас эцэг эхчүүд нэг ойлгох талаас нь ярьж үзэх нэг зүйл гаргаасаа нэг цаг гаргаасаа л гэж бас хүсэж байна л да. Харин тийм ээ тий. Тэгэхгүй болвол нэрнгээсээ л яаж ч утсан эн чинь болохгүй шүү, эн чинь болохгүй шүү, эн чинь муу шүү, эн чинь муу шүү гэдээвэл хүн болгон мэдж байгаа штэ. Тийм штэ муу штэ гэдгийг мэдж байгаа. Тэгж хариул цэцэрлэгийн хүүхд хүртэл тамхи муу гэдгийг мэдж байгаа аахгүй юу? Гэхдээ хамгийн гол нь бид нар өөрсдөө үүнийгээ нэг гоё юм шиг томчууд маань нүүрэн дээр нь татаал, томчууд маань нүүрэн дээр нь аваал, дахин гэртээ нөгөө соосгийн хөт суугаал ингээд ахаар хүүхэд яаж хийж байгаа л тэр тол өөрийнх нь тусгал гэдэг аа штэ. Тэр тусглаа харангуудаа гоё ч юм уу гэж бодоод үзнэ. Мэдээж дотор нь донтуулагч ботсоогоо учраас баг багаар донтож эхэлнэ. Нэгэнд донтчихсон хүүхдийг гаргахад бас хэцүү байгаад байгаа учраас томчууд өөрсдөө гарч чадаагүй юм байж хүүхдүүдэд загнаад байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрөө бараг л өөрөө уруу татсан гэсэн үг. Найз нөхдөөс нь илүү гэрт нь татаа сууж байгаа, гэрт нь сороо сууж байгаа тэр хүмүүс өөртөө уруу татсан гэсэн үг байхгүй юу? Тэгэд өөртөө уруу татчихад араас нь чи хинээсээ сурсан яасан ийсийгээ загнаад байдаг чинь бас л тэр хүүхдийг улам цаашаага явуулах нэг юм байна л да гэж би сая ойлголоо л да бодоод байна л. Яг зөв. Одоо заяа минь олонгод өнөөдөр бас айгүй чухал сэдвийг гаргаж ирчихэж байгаа байхгүй. Би яагаад ингэж яг энэ дээр илүү их ингэж довтлох одоо байр суурьнаас илүү их ярьчваа гэхэлэр нэг яг өөрөө би ч нөө донтолтын асар их юм юутай ингээд хүн байжгаад тэрнээсээ гарсан одоо нэг юм хүн учраас ер нь донтолт тал дээр хүмүүст юу найрах байна уу те одоо маш олон донтолтууд байгаа штэ. Энэ дээр би ингээд хэтрүүлчгээ донтолчих гээд байдаг. Тэнгүүд одоо ингээд копи уудаг болчингуудаа копиндаа бас хитрхи ингээд чангатай олон уух гад ингээд донтох ер нь аливаа юмыг ингээд донтож хэрэглэх гээд байдаг учраас энэ дээр илүү их нөгөө нэг гарах процессын яг үндэс рүү чиглүүлээ гэж бодлоо л да. Тэгээд яг хөө ер нь хүн юунд дурггүй байдаг вэ гэхээр мэдж байгаа юмыг дахин хэлээд авах үед хүний уур хөдөлдөг байхгүй. Тэгэхээр бүх хүүхдүүд наа чин хортой гэдгийг сайн биш гэдгийг бүх хүүхдүүд мэдж байгаа. Бүгд мэдж байгаа. Гэхдээ зарим никотинд нь донтчоод гарч чадахгүй байгаа. Тэр донтолт дээр нь маш ойрхоноос тусалж одоо 40 хоногчтой дор хаяж. Ингэж л гарах хэрэгтэй. За ойлголоо. Баярлалаа. Зүгээрээ. Үнэхээр загнуулан барин байж хичээл сонслоо. Баярлалаа. Зөө. Бидтэй хамт байгаа сонсогчтанд баярлалаа. Яг одоо хамтдаа байгаа сонсогчд маань зүрхэн давалгаанд нэгдээ дараагийн болон руугаа бид шилжихэд бэлэн болсон байна. Зүрхэн давалгаанд дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс биднийг сонсож байгаа сонсогчдаа зүрхэн давалгаанд нэгдээрээ. Тэгээд зүрхэн давалгаанд нэгдэх 10 секунд явлаа. За бүгдээ хаанаас зүрхээ явуулж байгаа бас хэлээрэй. За тэгээд түүний араас тон удахгүй манай бэлэг булан минь эхлэхэд бэлэн болсон байна.
За манай орон минь манайхаа ингээд нэлээ ороо орж ирж байгаа хүмүүс ч гэсэн байна. Хүүхдүүдийн амралт эхэлсэн учраас яхаа аргагүй жоохон оройтож босч байгаа зүйлүүд байгаа хаа байгаа. За ингээд хамтдаа дараагийн болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. За өнөөдрийн хар цөмхнөөс ч гэсэн нэг гинтийн темууд гарч ирлээ шүү аа. Ирэх 7 хоногт одоо энэ хар цөмхнөөс дахиад юу л гарч ирдэм бол доо. Удахгүй уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Бүгдээрээ доо бэлгээ цацалцгаая. Бэлгийн дээд оюуны ном өнөөдөр таны гар дээр хүрэхэд яг одоо бэлэн болсон байна. За тэгээд даваагаас баасан гарыг хүртэл меншин давлгаа, зүрхэн давлгаанд нэгдсэн бидэнтэй хамт байсан эрхэм сонсогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлээд тэр хүмүүс дундаа рандомоор бид нар яг одоо шалгаруулад 10 хүнийг финалдаж авч үлдээд тэндээсээ нэг хүнийг дахин шалгаруулад өнөөдрийн бэлэг бол Нам өгөх гэж байгаа. Тийм ээ. За энэ бэлгээр бид 1 сар завсарлана. Энэ бэлгийг өгөөд 7 сард бүгд аялал, зугаалга, найр, наадам гэд явчих учраас тэгээд дээрэс нь өчигдөр албан ёсоор батлагдсан л да. Тэр нь юу гэхээр ажлын 2 хоногийг нь хойшлуулаад 7 сарын 10-наас 7 сарын 19-ний өдрийг хүртэл нийтэн дундаа амарч байгаа. Гэхдээ эн чинь зөвхөн төрийн байгууллагт хамаатай. Хувийн байгууллагууд маань болохоор хоорондоо зохицоод ажил амралтаа зохицуулах байхгүй. Гэхдээ магадгүй бараг л бүгд 7 сарын 19-нөөс л ажил төрөл нь эхлэх байхаа л гэж бодож байна. Тийм учраас яг 7 сард бэлэг болон төр зогсоож байгаа. 8 сард эхлэх нь 8 сарын 1-ээс буцаад эхэлчихнэ гэсэн үг. Тийм учраас та бүхэн өнөөдөр энэ хагас жилийн хамгийн сүүлийн бэлгийг авах гэж байна гэсэн үг. 6 сар дуусч байна гэдэг чинь хагас жил дуусч байна гэсэн үг. Одоо энэ жил алнаа гэдээсэн чинь энэ жилийн талдаа орчлоо. Алж гин үү? Ер нь бол алж гин үү? Би бол алж гин нэр. Алаа л энэ. Яа. Өглөө одоо чинь юу нэрээ яг тэр түрүүний ярьдаг 40 хоногч яг зүг. Яг 2 сар хэрэтээ би өглөө 6 цагаас босдог болоод ирсэн чинь бүр одоо бүр түүрдэхгүй босч шít. Шүн 12 1 2 гэж унтсан ч хамаагүй өглөө 6 цагтаа сэбигээл босч шít. Яа эхний сар бол бас чанга байсан шүү те. Чанга байсан. Тэгэхээр би бол одоо яг энэ эхний одоо энэ жилийн 6 сарда бол алаад байгаа зүйлүүд юм нэг нь бол одоо шинэ ажилтай боллоо. Гэр бүлийн радио. Энэ дотор хүмүүс нь үнэхээр гой зан арын шинтэй юм байна. Ялангуяа Заяа. Заяаг өдрөө өглөө болгон харахтаа сэтгэл таатай байдаг. Заримдаа амьдралынхаа янз бүрийн стрессийг мартдаг шүү. За энэ нараа хэтрүүлэгтэй байсан шүү. Энийг яг энэ сүүлийн хэсэг нь манайхан жог гэж үдээж аваа. За тэгээд өнөөдөр бол бэлэг өгөхдөө бэлэг дундаа ном бэлгэнд өгөх гээд байгаа гэсэн. Тэгвэл түрүү нөгөө нэг би ном авмаар байна гэх хүслээ шивнэдсэн хүмүүс маань яг одоо комент хэсэгт хүслээ шивнээрээ. Хүслээ шивнэхээр магадгүй биелждэг тохиолдол зөндөө байгаа штэ. Одоо жишээлбэл өнгөрсөн 7 хоног ядам сүрэн туяа маань Nokia-гийн өмнөөс хүслийн шивнж одоо залбирч өгсөөрөн бай. Өмнөөс чи залбирлаа шүү л гэдсэн штэ. Тэгсээр юм байгаад манай Nokia-гийн хувьд өнгөрсөн 7 хоногийн бэлгийн эзэн болсон. Өнгөрсөн 7 хоногийн бэлгийн эзэн болвол парк дээр 2 хүүхдээ. За ер нь парк дээр тоглох 2 тасалбар, хязгааргүй тоглох 2 тасалбарыг өгсөн. Тэгээ энэ 7 хоногт охиныхон төрсөн өдөр болоод энэхүү бэлгийн эзэн болоод за мэдээж бэлгээ сайхан хамтлаа тоглож шавьяа хамт тоглож авсан байхаа гэж найдаж байна. Одоо харин гайхамшигтай бэлэг буюу бас таны оюунд хүрэг оруулсан номыг бид өгөх гэж байгаа. Даваагаас баасан гараг 7:15-аас 8:45 минутын хооронд гэр бүлийн радио Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрдэг. Тэгэхээр энэ хугацаанд бидэнтэй хамтдаа байж өглөөг өгтдөг танд баярлалаа гэд бидний зүгээс энэхүү бэлгийг бэлдэж байгаамаа. Нэвтрүүлэг маань Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг эхэлсэн цагаасаа эхлээд яг 14 дэх бэлгээ өгөх гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр 14 дахь бэлгэний эзэн болоод хэсэг завсарлаад дахиад 15 дахь бэлгнээс эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Гол нь өнөөдрийн одоо ном авах эзэн болохоор яах вэ гэхээр номоо би тим ном авмаар байна гэдгийг биднэрт хэлэх нь илүү даваа талтай те. Тийм бас нэрээ энийг аваад өчтдөг юм билүүгээ бодно штэ. Тий. Тэгэхээр ном авах юмсан даа гэд мөнхөө маань битсэн байна. Ядам сүрэн туяа би одоо өөртөө номоо авнаа гэсэн. За туяа гэж юм өөрийгөө бодоод сайн монголчууд ер нь амны бэлгээс ачтын бэлэг гэдэг те. Энэ одоо энэ туяа ихчийн нэг ойроос нэг тэгж байгааг харж үзнэ. Яг энэ уруул муруулн дээр нь мингүү идэг юм шүү дээ.
Нэ уруулан дээр мингтэй үнийг монголчууд гэж яриад байдаг штэ. Амны бэлэгтэй хүмүүс гэдэр гэл те. Ер нь яг хэлсэн юмнууд нь айгүй биелээд байдаг байхгүй те. Эсвэл зөнчөө хардаг үздэг. За тэгээд өөрөө өөрсдийнх нь зүгээс мэдээж л ном авахыг хүсэж байгаа бол яг ямар ном авмаар вэ? Эсвэл хүүхэдтэй авч өгмөр вэ нүү? Хин нэгэнд бэлгэлмээр вэ нүү? Тэр талаараа бидэнд бас комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Мэдээж 99861045 дугаар таны өмнө нээлттэй байгаа учраас холбогдож орж ирж болно. Радиогоороо болон за бас онлайнаар биднийг сонсож байгаа, үзэж байгаа бүх сонсогчдод маш их баярлалаа. За Хосын жор нэмэх 21 гээд ном байдаг гэсэн тэрийг л авмаар байна гэсэн тэр яадаг ном бэ тийм ээ? Хосын жор талаар гардаг юм шиг байна шүү дээ. Минуттай л ном юм шиг байна. Зөв. Яг хоо түрүүний нөгөө өмнөх сэдвтэ манай заягийн минь гаргаж ирсэн донтолтын тухай одоо тамхины тухай те тэр сэдвтэ холбоотойгоор яг хоо би зүгээр санал болгож болно. Тэр нөгөө 50-наас гарах энгийн арга ч юм уу те архинаас гарах баш энгийн арга гэдэг бас номнууд бас байна. Янз янзын номнууд ер нь гарцсан билий. Тийм. Гэхдээ яг энд байгаа хүмүүсд татдаггүй зүгээр хин нэгэнд бэлгэлж бас болохыг те. Бас уу. За тэгээд өөртөө таалагдсан өөрөө авахыг хүсэжсэн эсвэл хүүхэддээ, найздаа, нөхөртөө, эхнэртээ авч өгөхийг хүсэжсэн номнуудаа энд бичээрэй. Тэгээд их юм бол магадгүй тэр дундаас нь шалгарчвал тухайн номыг нь авч өгнө гэсэн үг шүү. Тийм. Ер нь хин заяа болохоор мэдээж сайн ном уншдаг байх. Гэхдээ нөгөө нэг ямар ном ер нь хамгийн их гоё сэтгэл төржсэн юм гоё унших дуртай байл гэсэн үг байхгүй асууж. Би сүүл ястаа ном уншаагүй яг үнэ л хэлье. Сүүлийн үед ном унших үнэхээр завдал бол гараагүй. Би гэхдээ ном унших лээрээ яг тийм нэг түүхэн бодит үйл явдлаа сэтгүүлсэн за нөгөө уран сайхны тийм уран зохиолын ном унших аягүй дуртай. Наадах чинь бол одоо их зүв багхгүй. Одоо танин мэдэх хүн ч гэдэг юм уу эсвэл нөгөө шинжлэх ухаанд чиглэлийн ном би уншдаггүй юм. Харин тийм баг та. Уран зохиолын тал руугаа л утга уянгийн тиймэрхүү номнуудыг л илүү төлхөө уншдаг гэсэн. Тэгээ дээрэс нь бас нөгөө шүлгийн номнуудыг уншдаг. Надад шүлгийн ном их байдаг. Тэгээ шүлгийн ном нэр шүлгийн номтой ихтэй юм биш би. Шүлгийн ном их уншдаг юм. Харин тийм ээ те. Тий. Одоо тэрийг уншина. Ер нь яг энэ чиний одоо уншиж байгаа уран зохиол шүлгийн номнууд энэ шүлгийн ном ч гэсэн энэ өөрөө философийн ном багхгүй. Хүний философоос бүтсэн. Тэгэхээр яг би сүүлийн үед энэ яг чамтай адилхан юм уран зохиол, шүлэг, магадгүй энэ философи түүхүүдтэй тийм номыг одоо уншия гэж ер нь бодоод байгаа. Энэ ерөөсөө тийм ном уншдаггүй байсан. Миний хувьд болохоор айгүй их олон уншсан ном нь бол дандаа хүний хөгжлийн ном багхгүй. Хүний хөгжлийн ном их уншижсэн. Тэгсэн чинь тэрийг ингээд амар олон уншаал ер нь ингээд нутагтаа өдр байхдаа ингээд ер нь баг 5-6 жил уншсан ер нь баахан. Тэгэнгүүт тэгсэн чинь сүүлд ингээд одоо ингээд харангууд миний бүх уншсан сэдвүүд бүгд интернет, сошиал, YouTube-д бий болцсон тийм ээ. Тэгэхээр миний мэдлэг гараад ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр би олонгод одоо миний мэдлэг бас хүмүүсийн угаасаа мэдчих зүйл бий болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг сонирхоод байгаа зүйл нь одоо философийн тий одоо тэр уран зохиол тэр номнууд. Би одоо уншсан номоо айгүй ярих дуртай байдаг байхгүй. Одоо жишээл ямарваа нэгэн зүйл уншчих юм бол түүнийг ингээд ярьж ич санаа амардаг төрлийн хүн. Тэгээ ингээд ярих гад байдаг. Нөгөөдхөө ингээд ярих хүн байхгүй, заримдаа сонсох хүн байхгүй ч гэсэндээ таардаг. Хүн ер нь ямар нэгэн байдлаар номтой нөхөрлөж найзлах юм бол ярианы чадвар сайжирдаг юм шиг санагддаг. Үгийн баялаг сайжирдаг, маш их үгийн баялагтай болдог. Тэгээ дээрэс нь ном их уншдаг хүн сул үг баг хэргэлдэг. Харин тийм бах та. Тэгдэг. Ер нь бол сул үгийг маш их баг хэргэлдэг. Бараг л хэргэлэхгүй дээ. Яагаад гэвэл тэр хүнд ярианы баялаг төдий чинээ их болчихсон байгаа гэсэн үг байхгүй юу? Гэтэ наадах чинь юун дээр нөлөөлөхгүй байх тий. Яг нэг уран зохиолын яг тийм түүхэн гоё тийм нэг зохиолын романууд одоо тэр зохиолын номнууд шүү дээ. Тэр номнуудыг уншсанараа яг тийм дадлууд бий болох сул үг мөгөхгүй. Би яг хүний хөгжлийн номнуудыг ингээд уншсан чи би сул үгтэй хэвээрэл ер нь айгүй хүншдэг байсан. Сул үг айгүй их байгаа л гэдэг шүү дээ. Би бодохдоо энэ бас ялгаатай байна да. Уран зохиолын ном гэдэг чинь бас үнийг зөвшөөрүүлж өгдөг юм байна гэж бас бодсон. Тийм үү. Үгүй ээ ер нь номонд магадгүй. Гэтэ уран зохиолын номонд арай илүү олон тухайн үгийг тал талаас нь ярьсан, тал талаас нь харуулсан үг хэллийг оруулдаг учраас тийм чийж болох юм. Хүний хөгжлийн номонд бол мэдээж бас яг тэгж наривчлан үгнүүд дээр тоглолт хийдгүү штэ. Тий. Зүгээр л юм амьдрал яриад яваад байдаг тийм ээ. Тэн дээр шиг амьдрал яваад байдаг. Гэтэ яг уран зохиолын номнууд илүү хэл зөвшөөрүүлдэг юм билээ. Тэгээ хүүхдэд би номонд айгуу дуртай байдаг шалтгаан нь юу вэ гэхээр манай ээж өөрөө номонд айгуу дуртай байхгүй. Тэгээд ингээд ном үзэх, ном унших айгуу дуртай. Тэгээ хүүхдүүдээ бас ном уншуулахыг айгуу хүсдэг.
Тэгээ өөртөө аав ээж нь ном уншихгүй бол угаасаа хүүхдүүд уншихгүй юм байлээ л дээ. Өөртөө аав ээж нь ном уншдаг эргэн тойронд байгаа хүн нь ном бариад худлаа үнэн ингээ сонин бариад суудаг болвол түүнийг нь унших гэж ямар нэгэн зүйл барих гэж хүүхэд тэмүүлд юм байлээ. Тийм зүйл байхгүй бол хүсээд ном уншихгүй. Номонд дурлагчгүй. Харин ном уншдаг хүмүүсийн зөвлөдөг зүйл нь юу вэ гэхээр нэг амар ингээд урд нь гараад ном уншаад бай гэхээсээ илүү багаас нь эхлээ зүгээр үлгэр уншиж өгдөг байгаа чи. Тэгхийн бол хүүхэд хүсэн үсээгүй номонд дуртай болно. Тэгж ярих юм бол багаас нь үлгэр уншаад ингээд номтой нөхөрлүүлчих юм бол сургуульд орсон цагта номтойгоо харьцаж чаддаг гинэ. Тэгэхгүй нөө сургуульд орчоод хүүхэд маань номтойгоо харьцаж чадахгүй түүнээсээ болоод хичээлээ ойлгохгүй тийм тохиолдолд айгүйх байд юм байна. Тэгнь. Тэр чинь нөгөө номон дээрээ доороо орно, номон дээрх үсэг бичиг өөрч гэдэг юм уу те. За тэгээд нөгөө дасгал ажил ингээ ярихад чинь юм харахад, үзэхэд, сонсоход бүгд өөрөөдөг учраас практик туршлага тэрэнд нь хэрэг болоод байна гэсэн үг байна. Харин тийм байна. Ер нь яг зүгээр одоо яг бодохны одоо нэг мэдээллүүд одоо ингээл одоо ChatGPT, Himalaya ухаан тэгэл одоо интернет, YouTube те ер нь ингээл айгүйх бий болчлаа шүү дээ. Хаанаас ч хүн өссөн мэдээллээр нь олж авах чадвартай болчлаа. Гэхдээ нөгөө нэг яг ном уншаад ингээд сууна гэдэг чинь өөрөө нөгөө яг тархины их амралт тулдаг. Эргэцүүлж бодох тийм гоё юу болж байгаа байхгүй. Мөч болж байгаа. Дээрээс нь бид нар бас компьютер өнөдөр ингээд бичих ингээд бүгдийг ингээд хуруугаараа так гэж бичиж байгаа шүү дээ. Гэхдээ яг одоо ингээд над чиг тийм ээ. Цаас үзэг нийлүүлэх нь өөрөө бас тархины маш том юм фитнес байдаг юм байлээ гэдгийг ойлгосон байхгүй. Тийм. За хүмүүс номнуудаа бичсээр юм байна. Алтан чимэг сүхэ маань түүхэн номнууд гоёо гэж байна. Мянган баярлалаа чаах өөрийн голын чулуу гэдэг номыг болоод авах гээд байгаа юм биш үү? Надаа байгаа шүү дээ. Байгаа мó? Байгаа. Тэр юуны тухайн ном юм? Би одоо яг юм Монгол юм философи, уран зохиолын тэ хэлэхгүй. Тийм үү за. Ядамсрын Туяаманаас тэр Баярхүүгийн номнуудыг авмаар байгаа гинэ. Ямар ч номнээс хамаагүй авмаар байгаа юм бэ шүү. Баярхүү гэж нөгөө нэг юуны залуу Лендеминий гүйцэтгэн байгуулагч лөө. Нилээ. Харин би бас тэгэж бодоод их тэрний номнууд байх гэж бодоод байна. За оюуны агчлаар би баг байхдаа хамгийн дуртай ном үлгэрийн ном бас өгүүлбэр гэд байсан дунд анги ороод номонд дуртай болсон. Харин сүүлчийн 5 жил ном уншаагүй байна гэсэн байна. За яг одоо болохоор Самар хатан уншиж байгаа гинэ. Самар хатан надад байгаа. Намайг уншаарай гэд надад манай ээж өгсөн. Гэтэ би уншаагүй байгаа. Алтан чимэг сүхэ харин Самар хатан бас дээрээс нь энэ гой номнуудыг ер нь уншдаг юм байна энэ хүмүүс те. Би одоо гүр азрын номыг л бүр үнэхээр чин сэтгэлээс авахыг хүсэж байгаа. Тэгээд тэр ном одоо олдохгүй байгаа хгүй. Би номын сангуудаар ингээ хайгаад хамгийн сүүл бичсэн ном нөхгүй. Тэгээд тэр номыг л уг нь олчмаар л байгаад байгаа юм л та. Яа нэрээ тийм биш. Би тэр номыг олчмаар байгаа юм шүү. Харин тийм байна. Нулимс унахаа нүднээс асуудаггүйгээ хамгийн сүүл гүр азрын бичсэн өөрийнхөө амьдралаасаа ингээ сэтгэлж бичсэн ном байхгүй. Сүүлд өвдсөн штеп. Өвдөд Турк руу имчилгээнд яваал ингээл ер нь бол хүүхэл амьдралтай тулаад босч ирчээд бас нэг хэдэн жил байжгаад залуул ингээд өвчнөөс болоод өнгөрчихөж байгаа. Тэгээд түүнээсээ өмнө бичсэн ном байхгүй. Тийм байна. Яг тэр амьдралын асуудалтай байгаа үедээ биччихсэн ном гэсэн үг юм. Тэгээд түүнд өөрийнхөө амьдралыг шингээсэн байгаа учраас би доторх номыг нь үсэг бүрээр нь уншмаар санагдаад байгаа. Ер нь одоо миний бас нэг ганц мөрөөдөл өгдөг байхгүй заяа. Чи гэд гэд сонсож байгаарай. Уун. Ямар мөрөөдөл өгдөг вэ гэхээр одоо мэдээж хараахан болоогүй би залуу байна. Цэл залуу насны дээр байна те дөнгөж 40 гэхэр чинь 50 60 хүрээд ирэхлээр ер нь ингээд туулж өнгөрүүлсэн амьдралаараа ном бичих хамгийн том мөрөөдөлтэй байхгүй. Ялангуяа ууч сэтгэлийн талаар те. Би кино хийх мөрөөдөл. Тэ яг хөө тэр ном бүтчихэд номноос нь кино гаргуул айгу зүгээр байдаг байхгүй. Ер нь ингээл тэр 90-ад оны үед чинь амьдрал хэцүү байлаа штэ. Яг хэцүү хүмүүс нь үнэхээр хэцүү байсан те. Тэгэл одоо идэх хоолгүй одоо юугүй үнэхээр хүн түнд амьдралуудыг ингээд туусан. Одоо би заримдаа энэ жинзэн үеийн залуучуудад 90-ад онд би яаж амьдарч ирсэн хэцүү юмнуудаа зүгээр ингээд яг үнэн бодит дээр нэгч давслахгүйгээр ярьж өгөнгөд та төсөөллийн жок яриад байна гэдэг байхгүй. Хүлээж авч чадахгүй шүү дээ. Тийм амьдрал байсан юм уу гэдэг баг. Тэгэхээр миний мөрөөдөл бол нэг сайхан явцын ном цаг нь болохлоор гоё ном бичнэ л гэж бодсон. Би бас тэр өөрийнхөө амьдралаар биш. Дүүгийнхэн амьдралыг харуулсан бодит амьдралаа сэтүүлсэн тийм кино хийхийг хүсдэг. Ер нь яг энэ бодолтойгоор би продюсер нь ажиллах. Одоо сүүлийн 4 жил бодод суун. Гэхдээ би зохиолыг эхлүүлсэн байгаа. За тэр түүхээ гоё надад ярьж би нэмж санаа өгье л доо. Би зохиолыг эхлүүлсэн байгаа, гол дүрийг сонгоцсон байгаа бүр. Намайг уу? Үгүй. Чи намайг тоглоулчих штэ. Миний зураг автобусан дээр явж байлаа.
Нэр за тэр явах бай тээ. Гэтэ яг энэ мэдчлэг хүн болгоны дотор ямар нэгэн жижигэн зохиолч нуугдаж байгаа байхгүй юу? Бага. Ном бичмээр байна уу? Эсвэл кино зохиомоор байна уу? Жүжиг хиймээр байна уу? Ямар ч гэсэн урлагийн тим юм руу ороогүй ч гэсэн дотор нь дандаа нэг зохиолч сууж идэм байлээ. Тэгээд өөрийнхөө амьдралыг бичээ сууж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэг ер нь яг хүний туулсан амьдрал алдаа оноо давсан давж чадаагүй бүх зүйл нь өөрөө гүн философи байгаа байхгүй. Тэндээс хүмүүс яг сурах юмаа сурж авдаг л байхгүй. Ааха. За ингээд бид хоёр нөгөө номныхын талаар ярьж байгаа бүр хадуураад яваад өглөө. Та нар минь одоо бас те энэ хоёр нэг зэглэх гэдэг нэг тэгээ байжсэн байна. За даваагаас Баасан гаригийн 7:15-аас 8:45 минутын хооронд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд зүрхэн давалгаа болон меншин давалгаанд нэгдсэн хүмүүс дундаасаа бид өдөрт 2 хүнийг сонгож гаргаж ирнэ эхлээд. За тэр бол мэдээж хүний гар оролцоогүй автоматар рандомор буюу түүрийн аргаар шууд сонгогдоод гарч ирж байгаа гэсэн үг. За ингээд нэг өдрөөс меншин давалгаанаас нэг зүрхэн давалгаас нэг гээд 2 хүн гарч ирж байгаа. 5 өдрийн нийт 10 хүн гарч ирнэ. Тухайн 10 хүн дундаа эцсийн байдлаар дахин хурд иргэснээр сүүлийн нэг хүн маань энэ 7 хоногийн бэлгэний эзэн болох боломжтой болж байгаа маа гэсэн үг. За нэмэлт нэг зүйл орж ирсэн юу вэ гэхээр тэр 10 хүн дундаас гарч ирсэн хүн маань 3 минутын дотор найруулагч маань шууд дэлгэцэн дээр цаг гаргах чинь тухайн 3 минутын дотор залгаж амжихгүй болоод бид дараагийн 9 хүн дунд нь дахин хурд эргүүлэх боломж нэгдэж байгаа гэсэн үг. Тэгээ бас дахиад нэг зүйлийг хэлэх юм бол энэ хүний гараа оролцоогүй учраас энэ хүн сонгогдсон дахиад энэ хүнийг сонгох боломжгүй гэдэг зүйл юусоо байхгүй. Харин ямар зүйл хүчин төгөлдөр байгаа вэ гэвэл нэг хүн хэдэн ч удаа сонгогдох боломжтой гэдэг нөхцөл нь таны өмнө нээлттэй байгаа гэсэн үг шүү. За одоо ингээд Баярхүүгийн номыг дуусгасан гоё гэж яамаа гинэ. За гүр азрагван тэр номыг олж уншмаар санагдчихлаа гэсэн. Харин тийм ээ. Хэрвээ би бүр ингээд өмнө дууны түүхтэр ярьжсэн шүү дээ. Ижимэн байвал жаргалтай гэдэг дууны түүхийг ярьж байгаа. Би яг энэ номыг авмаар байна. Энэ номыг хайгаад олохгүй байна гэж ярьжсэн байхгүй юу? Тэрэн дээр очроо байгаагүй мó. Ижимэн байвал жаргалтай дээр байсан шүү дээ. Байсан баха. Би ер нь тэгээд зарим нэгэн зүйлүүдийг бас тархинаас автаад хийждэг. Яг тэр үед би бас тухайн номны зургийг ч гэсэндээ харуулад хэрвээ танд байдаг болвол уншсан болвол надад зараач ээ. Эсвэл надад төр зээлүүлээд уншуулаач ээ гэж их хүсчихсэн. Эсвэл хаа нэгтээ номын дэлгүүрт нь харагдсан болвол надад бас хилээд өгөөрэй гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байгаа шүү. За манай туягч минь энэ бол боломжтой шүү. Би нэрээ азтан болчвол залгаж чадахгүй байна гэж байна. Тэгэхээр та нөгөө нэг энэ лайв дотор байгаа учраас яг комент бичүүгээр явчих болно шүү дээ. Иймэрхүү өөрөө байгаа нөхцөлийг бол одоо өөрөө байгаа нөхцөлөд батлах юм шүү. Тэр нөгөө залгуулах гээд байгаа нөх та байна уу, баахгүй байна уу, бид нарыг яг одоо сонсож гинүү гэдгийг л шалгах гээд байгаа шүү дээ. Тий. Бидэнтэй 7 хоногийн турш хамтдаа байсан танд баярлалаа гэд бид бэлэг өгж байгаа шүү. Тийм шүү дээ. Би хамгийн их хүссэн хүлээж байгаа зүйлийг нэг хэсэг нь багын найз залуутайгаа байсан бүх зүйл кино юм уу ном болох юм бол дуртай байна гэсэн байна. За одоо ингээд даваа гаргаас эхлэн хэдүүлээ. Бэлгэний эцтэй тодруулцгаая. Даваа гарагийн меншин давалгаанд энэ бол зүрхэн давалгаа. Зүрхэн давалгаа. Энэ бол зүрхэн давалгаа буюу сэтгэл хөдлөл реакшн дондоос гарч ирэх гэж байна. 33 хүн дундаа сонголтыг хийх гэж байгаа юм байна шүү. Энэ манай сонсогчдод маань бас сонсогчд маань бол харагдахгүй байгаа. Үзэгчд маань шууд харагдаж байгаа учраас ингээд бүх зүйл нь ингээд ил шилэн явж байгаа шүү гэдгийг хэлье. За ингээд 33 хүн дундаасаа сонголтыг хий. 1 2 3 явлаа. Бид нар гараад ирэх юм бол хүрдийг дахиж эргүүлнэ гэж байгаа шүү дээ. Хай. Хүй. За түрүүер. Түрүүер танд баяр хүргэе. Та даваа гарагийн зүрхэн давалгаан дундаас гарч ирлээ. Харин даваа гарагийн меншин давалгаан дунд нийтдээ 6 хүн нэгдсэн байгаа. Эдгээр 6 хүн дундаасаа дахин хүрдийг эргүүлцгээе. 1 2 3 За магадгүй түрүүн зүрхэн давалгаанаас сонгогдсон түрүүерийг меншин давалгаанд байхгүй байгаа. Таньж мэддэг хүн байвал чимэг түхээ маань энэ лоног дахин сонгогдлоо. Баяр хүргэе. За дараагийнх нь гэх юм бол мигмар гарагт орж ирж байна. Мигмар гараг нийтдээ 25 хүн зүрхэн давалгаанд нэгдсэн байгаа. Эдгээр 25 хүн дундаас сонголтыг хийцгээе. 1 2 3 хэлхийн үлээгээд шүү дээ. Хай. Ховдын гэр бүлүүд гэдэг. За энийг дахиж явуулъя. Тэр нөгөө манай ховд салбарын
пэйж хуудас байгаа шүү. За тэгэхээр Гэтэ бас ялгаагүй манай сонсогчдаа уг нь дотроосоо л гэсэн үг. тийм. Гэхдээ дотроосоо гэж үзэж байгаа За, учраас дахин. дахин хүрдийг эргүүлж За бэлнэ үү? 3 2 1 Let's go. Одоо шууд эргүүлсэн. Шууд За явлаа. ичин хорлоо. Ичин хорлоо маань дараагийн сонголтоор орж ирж байна. Энэ бол Мигмар гаригийн зүрхэн давлгаан дундаас орж ирлээ За гэсэн. эдгээр хүмүүсийг таньж мэдж байгаа юм байвал бас меншн хийгээд дуудаад залгаж малгаад өгөөрэй. Оруулж ирж байгаарай. Тийм. За дараагийнх нь Мигмар гаригийн меншн давлгаанд орж ирсэн. Нийтдээ 10 хүн дундаа сонголтыг хийх гэж байна. За меншн давлгаанаас нөгөө нэг түүрийн аргаар сонгогдож байгаа өөрөө хүн гараараа сонгож байгаа учраас дотор байгаа хамаатай гэж бодсон хүмүүсийг шууд оруулахгүй байгаа шүү гэдгийг хэлье. Миний нэр байхгүй байх гэх үедээ шууд оруулахгүй байгаа шүү. Аха. За ингээд Мигмар гаригийн меншн давлгаанаас явууллаа. 1 2 3 и. Энэ цэнхэр гар манай найруулагчийн гар шүү дээ. Нэг цэнхэр гар яваад байгаа сте. 3 Мөнхөө ном ахыг хүсээд байсан тийм ээ. За мөнхөө баяр хүргэе. Мөнхөө маань Эхний Мигмар шатаа гаригийн меншн давлгаанаас ороод ирлээ шүү. Эхний шатаа бол давлаа шүү. Амжилттай давлаа. За одоо 5 гарыг 30 болон тоон нэмэгдсэн байна. Нийтдээ 30 хүн дундаас бид гаргаж ирэх гэж байна. Энэ бол 5 гаригийн зүрхэн давлгаа. 3 2 1 Let's go. Хоёул зүгээр хоёр талаас нь явдаг. За явлаа. Хай. Даваасруу баяр. За энэ дандаа байгаа хүмүүс нь л бас ороод Тийм байна байна. шүү. За дарахнаас биднийг банк сонсдог Даваасруу баяр ихч маань орж ирсэн байна. За дараагийнх нь хэм болоод ингээд 5 гарагийн меншн давлгаа шүү. 5 гарагийн меншн давлгаанд нийтдээ 8 хүн өрсөлдөж байгаа юм байна. Ингээд 8 хүн дундаасаа гаргаж ирье. 1 2 3 и. Хай. Хай. Алтан чимэгсгүй сая бас л энэ байгаа хүн байна шүү. Яа. 2 дахь сонгогдлоо. Оо тийм өнөөдөр 2 дахь сонгогдчихоо. 2 дахь сонгогдлоо. Тийм бахаа. Тий. За тийм ээ. За тийм ээ. сонгогдлоо. Одоо ингээд дараагийнх нь пүрэв гариг руу шилжиж байна. За пүрэв гаригийн хувьд нийтдээ 28 хүн зүрхэн давлгаанд нэгдсэн байгаа шүү. Ингээд 28 хүн дундаасаа тодруулъя. 1 2 3 и. За та хари. Ер нь байнгын сонсогч тодорж шүү. Аянаагч ороод ирсэн шүү. За. Айдад аянаагч тодорсон байна. Аянаагчтай баяр хүргэе. Бусад хүмүүс баяр хүргээд яваад исэн. Өөртөө бас баяр хүргэе. Одоо энэ зарим нэгэн одоо ингээд сонсогчдынхаа яг бүр ингээд мэддэг болсон сонсогчтой бас оронгууд нь баярлаад ш цог. Харин ингэсэн байлээ. Одоо жишээлх юм бол яг л нөө Facebook-ийн нэрээр дуудаад байдаг учраас энэ тийм таарахаар Facebook-ийн нэрээр дуудчих гэдэг. Тэгээ сайн уу айдад аянаагч гэдэг. Туягчтай тарахтай. Сайн уу ядамсрандээ гэж гэдэг. Бас тэгэж дуудах гэдэг болчтой байлээ. За одоо болохоор пүрэв гаригийн меншн давлгаанд донд оролцсон нийт 7 хүнээс бид сонголтоо хийх гэж байна. За ингээд пүрэв гаригийн меншн давлгаанд оролцсон 7 хүн анхаарлаа хандуулна уу. 1 2 3 и. Ядамсран туяа. Хоёр дахь сонгогдлоо. Хоёр дахь ороод ирлээ шүү дээ. Ёо. Хоёр дахь барайны зураг төгөөд ирлээ шүү. Амны бэлэгтэй хүн гэж яриад байсан баг болчихгүй. За үзье тий харъя тий. Ер нь 14-7 хоног хүлээж байгаа хүн шүү дээ энэ хүн маань. 14-7 хоног баяр хүргэж байгаа хүн шүү дээ. Харин тий бусдтай. За ингээ Баасан гаригийн нийтдээ 24 зүрхэн давлгаанд нэгдсэн хүмүүс дундаас бид сонголтыг хийх. Баасан гариг л орсон. Тийм үү за. Баасан гаригийн маань хувьд болохоор нэг онцлогтой байдаг нь юу вэ гэхээр яг шууд нэвтрүүлгийн үеэр тодордог учраас зарим тохиолдолд энэ нэг зүрхэн давлгааг нь ороогүй хүмүүс үлдчихдэг байхгүй. Яагаад гэвэл энэ чинь нэгдүгээр булангаас хоошоо ороод ирчихэж байгаа учраас меншн давлгааны хувьд нэгдүгээр булан эхлэх хүртэл авдаг учраас бас их цөөн тоотой байдаг. Энэ пүрэв гаригийн зүрхэн давлгаа биш үү те? Биш ээ. Энэ бол Баасан гаригийн зүрхэн давлгаа. 1 2 3 и. Явла. Дахиад. Аюунагч. Арцаа. Аюунагч дахиад. Яа. Яндатай шүү. Энэ одоо ер нь бол хідэн хүмүүс байнгын сонсогч хүний манданд дандаа 2-2 сонгогдоод шүү та. За ингээд Баасан гаригийн өнөөдрийн меншн давлгаанд нийтдээ 7 хүн оролцсон байгаа. Ингээд 7 хүнийхэн дунд хүрдийг эргүүлье. 1 2 3 и. За дахиад нэг давтан сонгогдноо. Аюунагч. Батара. Аюунагч. Аюунагч 3 сонгогдлоо. Ямар яндаатай юм бэ та? За
ингээд сонгогдсон хүмүүсийг дахин дурдъя. Эс дүр баяр алтан чимэг сүхэ, ичин хорлоо ичко, мөнхөө даваа сүрэн баяр алтан чимэг сүхэ, лажима оюун цэцэг ядам сүрэн туя, лажима оюун цэцэг. Вау. 10 хүн маань эхний 10 тохирлоор маань гарч ирлээ. За 10 хүрднээс маань гарч ирсэн 10 хүндээ дахин баяр хүргье. За одоо эдгээр хүмүүс дундаас л бид өнөөдрийн энэ 7 хоногийн номны эзнийг бол тодруулах гэж байгаа гэсэн. За манай найруулагч маань холилтыг бол хийж байна. Сэгсэр. За ер нь Найруулагч эндээс нэрсээ сэгсэр. Хоёр байхгүй тохирлыг л хийж байгаа гэсэн үг шүү. Тэгэхгүй бол зарим хүн маань 2-3 сонгогдчих учраас яавч хол байрлуулах боломжгүй. Нэг хүн дунд нь орж ивэл одоо баг их юм болчихгоо дээ штэ. За ингээд одоо бол дараас нь нэр байхгүй. Тэгэхээр хамтдаа Би одоо та нарын өмнөөс сэтгэл хөдлөөд ах юм. Энд гоё нэрсээ сэгсэрлээ. Та нар цаанаа зүрхээ сэгсэрлээ. Одоо хоёлаа эргүүлээ тийм ээ. Дараа нь тэнд найруулагч бэлгээ сэгсрээ сууж байгаа шүү дээ. Яа. Юу? Бэлэг сэгсрээ. За. Гүг ном сэгсэрнэ гэж байна. Сэгсэрж болох юм уу? Тий, энэ чинь нөгөө За. Өнөөдөр надтай бүр зүрхгүй л болохгүй өдөр аа. Өнөөдөр нэг л чамаа өдмөр санагдаад байсан. Харин тийм бүр нэг байж ядаад ах юм. За билүү манайхаа. За ингээд эргүүлэх үү? Эргүүлээ. Яах вэ? Эргүүлэх үү? Боли эсвэл нэвтрүүлгээ дуусгая. Харин тийм. Эргүүлэх үү? Эргүүлэх үү те. За хинэж гарсан гомдолгүй хүмүүс ээ нөө гэрээ. За яшгаа туягч байн гомдчихсэн юм уу? Өмнө өөр хүмүүс ороход дандаа гомдоод байсан. Өнөөдөр бол гомдохгүй гэж байна шүү дээ. Өнөөдөр гомдохгүй юм дандаа байнгын сонсогчдод нь сонсож таньдаг хүмүүс нэргийнэ. За ингээд явуулъя. 3 2 1 Let's go. Явлаа. Чимэг сүхэ баяр хүргэе. 1-7 хоног өнжөөд нэжгээд номны эзэн боллоо. Өмнө дахиад ялагч болсон тийм ээ? Тийш дээ туягчийн найз, туягч урьж дуудаж оруулж ирж байсан анх энэ нэвтрүүлэгт. За тэгээ алтан чимэг сүхээдээ дахин баяр хүргэе. Одоо үзээд хараад сонсож. За одоо манай алтан чимэг сүхэ маань 3 минутын дотор. Одоо найруулагч маань шууд 3 минут заачна. За тэгэхээр 99 1045 руу шууд залгаад ороод ирээрэй. 99 1045 1045 Алтан чимэг сүхэ маань өнөөдөр азтан болсон шигэ энэ жилдээ аз хямраар дүүрэн байх болтугай гэж өрөөё. За 3 минутыг аль хэдийн найруулагч маань явуулаад эхэлсэн байна. 99 1045 1045 дугаард холбогдоод ороод ирээрээ. За ор сураггүй хүн авахаар жоохон гомдоод идэм аа. За тэгээ яг үнэг гэж тийм. Алтан чимэг сүхэ холбогдоод ороод ирээрээ. За ингээд үнэхээр азтай ёндоотой юм байна. Танд дахин баяр хүргэе. Мөнхөө сайн байна. За өглөөний минь. Та нэрээ яасан адтай юм бэ? Баярлалаа. Ийм баггүй юу? Одоо ингээд нэг ягамсан төрч миний нэг нөө тэгээд байгаа шүү дээ. Исэн жинхэнэ амны бэлгэжтэй тийм. Жинхэнэ амд тэрний хүсэл зорилго одоо над энэ хооч автан болноо гэдэг намайг ерөөсөмтэй. Харин тэр ерөөл нь үргэлжлээд тэр дуусахгүй яваад байгаа. Азын үүд хаалгыг нэгэ хийсэн. За баяр хүргэе. За. Та ямар ном авмаар байна? Би түүхэн номд айгуу туштай. За түүхэн ном дундаа яг ямар ном сонирхож байна? Яг одоо хэлгээд би Батханыг уншия гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгвэл орчин давтаа Батханыг уншсан чинь ер нь ямар ч тийм ойлгомжгүй байгаа гэсэн. Тэгээд одоо дахиад Батхан чинь ингээд янз янзаар гэдэг юм байна. Бага. Дахиад нэг Батханыг сонирхож байгаа. Зөв Батханыг сонирхож байгаа. Тэгвэл ингээрээ та нөгөө номын дэлгүүрүүдийн интернет веб руу н орж агаад, веб хуудас руу н орж агаад өөрийнхөө сонирхсан номыг биднэрүү илгээгээрэй. Зургийн тийм ээ. Тийм, зургийг нийлгээгээд би яг энэ номыг авмаар байна гэдэг яг одоо марталгүй, яг одоо санаж байгаа дээрээ номоо хараад бидэнд захиалгаа өгөөрэй. Өнөөдрийн дотор танд хүргэлтээр явуулъя. Баярлалаа. За тэгэлээ яах вэ? Баярлалаа. Мэдээж номтой хамтдаа танд манай радио очих юм шүү заяа. Ханаас сонсох боломжтой гэр бүлийн радиогийн радио очих юм шүү. Тэгэд манай Туяа ихчийн радиог эрк аваа явуулсан байгаа. Гэхдээ Туяа ихчийн радиогоос танд хамттан дайгаад явуулчих заяа.
За ингээд манай радиогийн хамт олонны зүгээс Улаанбаатар өглөөгийн хамт олонны зүгээс танд дахин баяр хүргэе. Мэдээж энэ сайхан бэлгэний эзэн болсон юм чин бэлгээ уншчаад за бидэнтэй бас ярилцаж дотор нь гарч байгаа зүйлүүдийн талаар бидэнд бас ярьж өгөөрэй заяа. Сэтгэлээ хаалцараа да. За тэгэлгүй яах вэ? За тэгээ баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Баяр хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манай баярлаа. Манай тоягч мань нөгөө амны бэлэгтэй хүн гэдэг байгаа шүү дээ тий. Найзыгаа нэг ерөөцсөн. Тэр ерөөлн ингээд бүр яг хүний төлөө өгсөн ерөөлн ингээд дуусаагүй байж байгаа тий. Дуусаагүйгоос болоод тоягч өнөөдөр өөрөө шалгарсангүй. Бас заримдаа хитрхи ерөөж болохгүй. Юу зүгээр гой гой. За энд бол алтан чимэг сүхэд баяр хүргэсэн комментууд араасаа хөөрсөөрэн. За ваа баяр хүргье гэд ядамсрын тояа бичиж байна. Би гарлаа гэнэ мөн. Авинагч астан болоод арай дутуу байх шүү дээ гэдэг. Ядамсрын тояа мөнхөө болол яхаа аргагүй 14 дэх 7. Яа гэж. Гэтэ яна уучлаарай. Энэ тоягчийн хувьд ингэж байгаа штэ вау гэдэг ингээ өөрөө хоцсон юм шиг гэж штэ. Чи өөрөө хоцсон л гэсэн үг байхгүй. Тийм штэ. Энэ хоёр чи одоо хэн ч ном авсан нэгэндээ дамжуулаад уншиж штэ. Тэгэл уншиж штэ. Тэ одоо надад хоёр чи ярилцж байгаа штэ. Найзаа чи тим ном аваарай гэж хоомд. За Жун Дагийн орж ирсэн байна. Ойрд орж ирээгүй хүн байна. Юуны доор комент өчөж гэнэ гэхээр орс ургүй хүн авахаар жоохон гомдолтой байдаг гэдэг дээр бичиж байгаа байхгүй. Яг тэгдэг те байнгын сонсогчдод авахад дагаад баярлаад л байдаг ч сурггүй хүн авахаар юу вэ гэж боддог гинэ. Ер нь яг наадах чи ер нь яг зөвхөн энэ ацтан дээр ч биш юм болгон дээр байдаг аахгүй. Жишээ нь ингээд би бол одоо олон жил загас ирсэн ингээд загсны ингээд жоохон дуршлаг байгаад байна штэ. Төнгөд ингээ манай хүү л ямар ч туршлагагүй. Нодлон зүгээр цуг дагж явж байгаа той. Ингээд нэг жижигхэн нэг хогийн дэгийг нь өгсөн байхгүй те. Бараг загас одоо өөр дэгээ байхгүй. Загас орсон ч бараг тасархаар те. Тийм дэгээ хүүдээ өгсөн. Миний хүү ингээд захаа зугаа гаргаад ингээд байжлаг аав нь амар мэрэгжлийн дэгээ мэгээ барьцтэй. Тэр ингээд гүн шидэл ингээд яваадч. Манай хүү тэр хүүхэн дэдээ гэсэн чи мангар том загас өрчдөг янаг. Тэгээ би чи гүйжрэл аваа гэж сандарс би бариад манай хүү ус руу ингээд гаргаал мангар том. Гэтэ яг хаа тэрэн дээр гэхдээ хүүтэй бол атаархна гэж бол байхгүй л те гомдно гэж бол байхгүй л те. Гэхдээ бас энэ баригдаад байхдаа яадаг гэж сонир байгаа шүү дээ. Тийм бэ. Хамгийн яадаг ийг нөгөөд хамгийн загасгүй газар зогсоод чи ямар муухай. яг тэнд нь том загас өргөцөж байгаа байхгүй те. Аттай одтой шүү дээ. За сол ихээ соло алтан чимэг сүхэ баяр хүргье найздаа гэсэн байна. Вау. Ацтан болоод арай дутуу ацтан болоход арай дутуу байлаа шүү дээ гэсэн байна. Тэгсэн л дээ те. Оюунагч бүр 3 сонгогдсон. 3 сонгогдсон байлаа 3 нь алгасаа. Үнэхээр л тэгтээ одоо яг оюунагч том удахгүй бас. Тэгээд инээгээд тагдаг. Чи инээж үний инээдэг үрг. Чи яагаад оюунагчийг ацтан болоогүй инээгээд байгаа юм. За үнэ би хожлоо л гэсэн үг шүү. Манай найз хожуулж байна. Алтан чимэг сүхэ баяр хүргье гэсэн бол би бас 14 дэх 7 хоногт тэгээд би 1-7 хоног амралт болно хөдөө явсан шүү дээ. Тэгээд та нартай хамтаа нэрээ оюунагчаас 14 дэх 7 хоногод хүлээж байгаа юм байна. Харин тийм ээ тийм. Бас тэгээд болоогүй гэсэн үг. Энэ мэтчлэн бидний оролцоогүй байдаг учраас яг нэг хүн ч гэсэндээ давтагдах боломжтой байдаг. Тэгээ энэ нь бас зарим хүн жоохон гомдмоор байдаг бах те. Гэхдээ л яах аргагүй энэ бол нөгөө хүний гар оролцоогүй шууд автоматар болдог учраас маргаан байхгүй л тодордог гэсэн үг. Ер нь яах вэ тэг хүнд нөгөө нэг юм за нэг гомдох эвгүүцэх ч юм уу нөгөө талдаа баярлж талархахтай аль аль мэдрэмж нь угаасаа заавал байх ёстой. Байж ш тэр хүн ирүүл гэсэн үг байхгүй те. Магадгүй өөр одоо энэ дэр хэлсэн штэ. Өөр шал өөр шинэ хүн сонгогдох те. Жоохон гомрох мэдрэмж орж ирэхгүй зүгээр ингээ байгаад байгаа бол те. Бас ингээ манай найкад үзүүлчих хэрэгтэй. Чи бол яг тэрэн дээр яг гомдох мэдрэмж орж ирдэггүй суугаад ах шиг байдаг те. Юун дээр шинэ хүн дээр үү? Тий. Сонгогчвол тэгээд эн чинь шин дөрөв гарч ирсэн байхгүй юу? Одоо жишээлх юм бол нэг өдөр үзээд дажгүй юм бэ шүү гэж зүрх тарчаад яваад маргааш нь ажлын цагт таарахгүй ингээд явж үзээгүй хүмүүс ингээд байдаг штеп. Тэдгээр хүмүүс маань сонгогдчихлээрээ дараа нь эргээд нөгөө нэг холбоо барих боломжгүй болчдөг байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүстэй бэлгээ өгч чадахгүй ганц нэг тохиолдол гарцъя. Тийм учраас бид энэ бэлгийг анх санаачлахтаа юу гэж санаачилж гаргаж ирсэн бэ гэхээр бидэнтэй хамт өглөөг өгтөж байгаад танд баярлалаа. Тийм учраас танд зориулсан, таны хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг хугацаанд танд зориулсан. За тэгээд дээрэс нь гэр бүлтэйгээ халуун дотн уур амьсгал бүрдүүлэх тэр
хугацаанд зориулсан бэлгийг бидний зүгээс баярлснаа илэрхийлээд танд өгж байгаа мó гэдэг утгатай байхгүй юу. Тэгэхээр тэр бэлгийг яг энэ нэвтрүүлэг дээрээ шууд эзэнт нь өгсөн хамгийн зөв сонголт юм байна гэж бодсон үндсэн дээр сүүлийн 3-7 хоног ингэж шууд залагдчихж байгаа гэсэн үг. За ингээд энэ мэтчлэн дараагийн сард болохгүй ч гэсэндээ 8 дугаар сараас яг л энэ мэтчлэн үргэлжлээд явна. Бас шин бэлгүүдийг бид та бүхэнд өгсөөр байх болно гэдгийг дахин хэлэхэд таатай байна. Найз минь Азийн үүд нээгдэжээ хилээгүй юу гэсэн байна. Аман хүзүүн даваасрын баяр манаарлаа гэсэн байна. Жуундагийн ацсанда баяр хүргье гэж цэнхэр зүрх тус илгээсэн байна. Ер нь одоо ингээд зүгээр надад тийм мэдрэмж төрж байгаа байхгүй ингээд даваагаас баасан гарыг хүртэл те нэг хоёлаа гуруулаа те нэг юм уяа морь те хуралдуулж сойж байгаа юм шиг зэрэг. Тэгэл яг ингэ тааруулж байгаа шиг. Уяа сайлгыг тааруулаад. За энэ 7 хоног бол мэдээж дэмжсэн хүн нь бол туяагч байсан мэт. Юг. Авчаасаа гэж утсан нь. Үгүй юу? Одоо шууд туяагчийг дэмжидэл гэж харсан. Үгүй. Би бол одоо энэ чэнэс угаасаа нэг байнгын одоо орж ирж байгаа бүх сонсогчд байна шүү дээ. Бүх сонсогчд одоо оюунаагч, туяагч, одоо даваасрын баяр эдэргээл одоо энэ дээгүр маш олон алтан чимэг сүхвэ эдэргээл ер нь байнгын одоо ингээд оролцож байгаа мянган баярл хаажи эдэргээ те. Одоо ингээд дэшээ гүйлэхэл маш олон ингээд байнгын оролцдог хүмүүс байна. Эдгээр хүмүүсээ зүгээр хамаагүй яг нөгөө түрүүний туяагч хэлдэг шиг те. Эдгээр хүмүүс бүгд ороод ирэхэд нь баярлж байгаа байхгүй. Тэгж байгаа. Тэгээд сүүлд нь надад тайвширч байгаа юм. За хэн ч авсан яах вэ гэдэг юм ороод ирж. Дараа 7 хоног бэлэг болон байхгүй штэ. Дараа 7 хоногийн баасан гарт бэлэг болон байхгүй. Гэхдээ нэг нууц зочин байгаа. Ямар зочин? Нэг нууц зочин байгаа. Зочинтой хэлсэн хэлээгүй. Үгүй тэр чинь нууц юм чи юу гэж зочиндоо хэлж байгаа. Үгүй штэ. Нууц юм чи зочиндоо ч хэлэхгүй. Гэхдээ яг юу юм тэр зочин жоохон дөхөөлөхөд энэ сонсогчтоос үгүй юу? Үгүй өөр газар задлахад сонсогчд дундаас байгаа. За тэгвэл манай байнгын сонсогчд дундаас дараа 7 хоногийн баасан гарагт бидний зочноор яг өглөөний хөтөлбөр тийм ээ? Өглөөний хөтөлбөр бэлэг болонд орж ирнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр хин гэдгийг бол бид таашгүй. Яг гэвэл энэ бол нууц зочин байгаа. Одоо дахиад эргүүлэх нахгүй тийм. Нэрийг гаргаж ирээ. Нэрийг гаргаж эргүүлэх гэдэг. Тэгэхээр дараа 7 хоногийн баасан гарагийн бэлэг болон дээр бол бид та бүхэндээ бэлэг болгон сонсогчоо дагуулж ирэх нэ. Тэгээ бидэнтэй хамтдаа байгаа бүх сонсогчдод маш их баярлалаа. Өнөөдөр бол баасан гараг 7 хоногийн сүүлийн өдөр маргааш бямб нэм гаригууд амралтын өдрүүд болох гэж байна. Хайртай гэр бүлтэйгээ халуун дулаан ам бүлээрээ хаз жаргалтай хорон мөчийг сайхан дурсагдах түүхийг бүтээгээрээ гэд бид бүр баян хэлдэг. Яг бүр баасан гариг болгон хэлдэг. Үнийгээ ч гэсэндээ дахин давтан хэлмээр байна. За тэгээд энд бол хэн байх вэ гэдгийг нэрээ 1 минутын хугацаанд бас нэг таамаг явуулмаар юм уу? Тэг хэн байх вэ? Та байнгын сонсогчд дундаас хэн байгаасаа гэж бодож байна. Хэн нь те хэнийг оруулахыг хүсэж байна те. За ганцхан минут 30 секундын дотор та бүхэнд бас таавар явуулъя тийм. Хэн зочноор дараа 7 хоногийн зочноор байх бай. Таагаарай те. Бэлэг болгон авчрах гээд байгаа штэ. Бэлэг болгон авчрах гээд байгаа учраас хэн ирвэл та нарт бэлэг юм шиг мэдрэмж төрүүлэх вэ? За тэгээд цаашлаад аман хүзүүнд орсон даваас өрөн баяр маань мянган баяр тааж авах чинь болохоор даваас өрөн баяр чинь нөхөр нь ахгүй юу? За тэгээд төрсөн өдрөөр нь авч өгнө гинэ. Нөгөө ном бичсэн байсан штэ. Авахыг хүссэн номоо хаана нэ? Тийм байна. За нэг ном бичсэн байсан юм дээр. За би бүр ёстой нөгөө нэг авч өгнө гэсэн дээр номных нэрийг тэрийг нь хардсан байгаа учраас гоё бас те. Авч өгнө шүү дээ. Манай өөрийн голын чулуу. Тий, өөрийн голын чулууг төрсөн өдрийнхэн баяраар нь нөхөртөө авч өгнө гэж шүү. За манай оюунагч мань болгон тийм ээ их чинь нэг л өдөр аван шүү дээ. Миний дүү соо очроо гинэ. Тийм ээ та тун утахгүй авах бол. За би ч болсон нөхөртөө болоо хүүхдүүдтэй бэлгээ авчихсан болоо гинэ Ноёко маань. За тэгээд хин бэ гэдэг дээр саналаа явуулж ирж байна. Ноёко байгаа сайдаа гэж байгаа бол баяр сайхан билүү бас нэг залуу залгадаг даа гэж байна. За тэгээд Ноёко байх юм уу гэсэн та нар яагаад Ноёко гэдэг вэ? Баяр сайхан гэж сайхнаа юу? Сайхнаа гэлээд байгаа юм болов? Мэдгүй, магадгүй. Тэр залуу магадгүй юм шиг байна те. Тэр залуу магадгүй байна. Ямар ч дараа 7 хоногийн 5 дахад Кеннегийн нууц зочин тэр өдөр нь шууд задлах болно тийм ээ. Хөгжилтэй сайхан цагийг бид нар хамтдаа бас өнгөрөх болно. За ямар ч тач өнөөдөр ингээд нэг зүйлийг би бас нэг хэлчмээр байгаа байхгүй тийм ээ. Мартчихлаа. Гүг зүгээр одоо нэг амралтын өдөр эхэлж байгаа шүү дээ.
Амралтын өдөр эхэлж чинь тэгээд хой санамж нь яатсан юм бэ? Үер болох гээд лээ шүү манайхаа. Баруун аймагуудын нутгаар Гөө. Энэгээр ч одоо сэлбэх гол үерлээд эхэлж илээ. Усны түвш нэг тэгээд туул гол одоо хэрлэн гол ер нь хоттой ойрхон юм голууд маш их байгаа шүү дээ. Тэгээд амралтын өдрүүдэд гол горихтой ойр байхтай болгоомжтой байгаарай гэж бас та бүхэнд хэлмээр энэ те. Гол горихноос ер нь хол байгаарай. Тий. Ойртохтой болгоомж. Би бас ойртуулах гэдэг шүү дээ. Ойртохтой сайн сэлэрэй гэх юм. Амар сэрэмжлүүлэг хүрлээ. Ер нь бол гол горих үерлэх гээд байгаа юм шиг байгаа. Та бүхэн ойртохтой болгоомж. Усаг бүр ингэж өгдөг үл яна бүр балаа юм шүү дээ. За манайхан үерийн ус ингэж яаж юм тийм ээ. Тэгэхээр манайхан гол усанд орохтой болгоомжтой байгаарай гүйл бүр тэр. Бүр амар юм биш үү? Тэгэхээр ер нь хол байгаарай л гэсэн. Гол уснаас хол байгаарай. Үерийн аюултай сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн. Очроо бас маш их баярлалаа. Зүгээр. За ингээд мэдээж та бүхэн энэнгөөрөө ингээд юмнуудаа ингээд хөврөөгөөд ингээд явж иг. Харин алтан чимэг сөхөө маань номоо хараад бидэн рүү чатаар номныхын зургийг илгээгээрэй. За мэдээж бид бүхэн бас гэрийн хаягийг илгээгээрэй. Тэгэх юм бол бид тань руу хүргэлтээр явуулах болно. Бид нэг юм асуухад нэг одоо энэ сонсогчтойгоо хамт ийм групп байдаг үлээ. Хаалттай групп. Манай гэр бүлийн радио 104.5-ын сонсогчд гээд групп байгаа. Байгаа юу те? Байгаа шүү. Тэгэхээр та бүхэн тийшээгээ орж болно. Тэнд манай гэр бүлийн радиогийн бүх нэвтрүүлэг контентууд шууд хүрдэгэ гэсэн. Мөн тэр дотор та бүхэн өөрсдийнхээ санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломж бол байдаг шүү гэдгийг та бүхэндээ дахин хэлмээр санагдаж байна. Би яг нэг энэ Бямбстром бом эрдэнэ гэдэг хүнд л одоо зориулж хэлсэн юм шүү дээ. Би чинь яг голын дээр гээд амьдардаг штэ. Яаж хол байна? Тийм учраас ойр байхтай болгоомжтой байгаарай. Тийштэй гол гаталж ирдэг байхгүй эдний гол мул гатал. Тийштэй гол гаталж ирдэг. За энэ мэдчлэн та бүхэн нэрнгээсээ тоглоомжгүй үнэнгээсээ гол усны аюулаас үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг манай очроо маань хүргэсэн. Тийм учраас аялж зугаалах гэж байгаа агаар сэлхэнд гарах гэж байгаа бол гол уснаас хол байгаарай гэж зөвлөж байна. Хүүхдүүдтэй тавих хараа хяналтаа сайжруулаарай. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Радиогийн 1-р студид очроо заяа найруулагч Мису ажиллаа. Мөн бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Хамтдаа урайгаа ээлцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио